Сайн байцгаана уу? Сонон байна. За, их аркан, их тароо уншлага, тавтай морил. Их аркан гэдэг нь уншлага нь нэлийн урт дэлгэрэнгүй байх болно гэсэн үг. 30 минутаас 20 минут үргэлжлэх. Тус бүр тэгэхээр нийтдээ 40-60 минут болж байгаа. Бага аркан гэдэг нь болохоор хурдан гяс хариу авдаг уншлага байгаа. За, энэ удаад их аркан буюу их урт уншлага болно. Сэдв нь X болон та хоёрын бүхий л талыг харж өгнө. Асуултуудыг танилцуулъя тий. Эхлээд та хоёрын одоогийн байдлыг харж өгнө. За та хоёрын харилцаанд юу тохиолсон байг харж өгнө. Таныг их одоогийн бодол ба мэдрэмжийг нь харж өгнө. Тэгээд дараагийн алхмуудыг нь харж өгнө. Нэмэлт дотор нь таны ирээдүг харж өгнө. Эргэж холбогдох санаа байна уу гэдгийг нь харж өгнө. Таны дараагийн эсвэл одоогийн харилцааны төлөвийг нь харж өгнө. Тэгээ хизээ дараагийн эсвэл одоогийн харилцаа тохиох вэ? Хизээ энэ зүйлсөө тохиох вэ гэдгийг нь харж өгнө. Энд чи бараг 3 өөр сэдв багтсан байгаа. За эхний групп нь морь байна. Группүүдийг танилцуулъя тий. Сайхан мэдрэмжтэйгээ холбогдож байгаа өөрийн хамгийн татагдж буй группыг нь сонгох нь хамгийн зөв. Баавгай байна. 2 дахь групп. 3 дахь групп нь буг байна. За групп номер 1 уншлагада тавтай морил та энэ морь гэд хүзрээг сонгосон байна. Цэцэг нь хонгор зул цэцэг мөн билүү үгүй л би андуурчж болцсошгүй. Modest fortitude даруухнаар хүчтэйгээр урагшлах, удаанаар урагшлах те хүч чадал сэтгэлийн хаатах гэдэг ийм утгатай хүзэр гарч ирсэн байна. За энэ морьныхон зураглал нь бас жаахан эмо гэдэг те дотгошоо бодлогширсан, гуньсан, сансан, санагалдсан дүр төрхтэй мэдрэмж гарч ирж байна. За тэгэхээр шууд уншлагын эхний асуултыг нь хараад эхлэе. За та хоёрын одоогийн байдлыг тус бүр дээр нь хараад өгөө. За зүүн талын хүн, баруун талын хүн, аль тал нь ч та, аль тал нь ч нөгөө хүн байж болцсошгүй. Тэр нэгтэй ойлгомжтой байх болно. Энэ бас давхар энергийн шалгалт болох юм аа. Одоогийн байдал нь таны одоогийн байдалтай нийцэхгүй байвал энэ групп нь таны групп биш гэсэн үг юм. Хэрэв нийцчихвэл групп нь мөн гэсэн үг юм шүү. Justice, Knight of Cups. За. Зүүн талын хүн нь та, баруун талын хүн нөгөө хүн байж болцсошгүй. Гэтэ солигдож болно. За тэгэхээр таны хувьд зүүн талын хүнийг та гэж авч тэ. Таны хувьд болохоор энэ нөхцөл байдлыг үнэхээр одоо шударгаар хардаг болж чадсан. Тухайн үедээ нөхцөл байдал яаж хэцүү байсан бэ? Юу ч тохиож ирсэн бэ? Одоо эргүүлээд харахад бол за энэ ийм учиртай байсан байна, тийм учиртай байсан байна, инкээс харахгүй байсан байна гэд нөхцөл байдлыг илүү том зураглалаар харж чаддаг болсон байна. Та ерөөхдөө бол энэ нөхцөл байдлыг transcend хийж чадчихжээ. Transcend хийнэ гэдэг нь би одоо энэ transcend гэдэг үгийг айгүй ашигладаг нэ. Орчуулгыг нь олж мэдэхгүй бол тийм. Transcend хийнэ гэдэг нь энэ нөхцөл байдлыг амжилттайгаар сурч дуусаад амжилттайгаар даван туулахыг хэлж байгаа. Гэхдээ утга нь англи үгнийх нь утга нь бүр үнэхээр гоё утга байдаг. Энийг хэлж байгаас илүү гоё, илүү үгүн утга байдаг. Transcend хийн тийм. Тэр бүр хувиралд оруулж чадсан. Та бол энэ нөхцөл байдлыг үнэхээр ардаа орхиж чадсан. Энэ нөхцөл байдлыг даван туулж чадсан. Тэгээ энэ нөхцөл байдлын сүнсний өгөөл, сүнсний сургаалуудыг нь амжилттайгаар сурсан. Амжилттайгаар хувирсан, амжилттайгаар түвшин ахисан гэж харагдаж байна. Харин танаа X-ийн хувьд болохоор энэ нөхцөл байдлаас одоо хүртэл сургалцаж яваа. Одоо хүртэл боловсрч яваа харагдаж байна. Та хоёрын харилцаанаас шүү дээ. Тэгээ энэ хүн бас өөр бус зүйлсээс боловсрч, өөр бус зүйлсийн сургаалыг сураад явж иж болзошгүй. Гэхдээ энэ нь давтлага төдий гэж харагдаж байна тий. Одоо сурагч хүүхэд 1-ээс 5 дахь хүртэл ордог хичээлүүдээ бүрэн үзээгүй бол үзээд ойлгож чадахгүй байгаа бол хагасаар давтлага хичээлд суудаг шиг танаа X давтлаганд их сууж байгаа. Тийм учраас X нь өөр хүмүүстэй үргэлж явж байгаа харагдаж байгаа болвол тантай төстэй царайтай хүнтэй гэдэг ч юм уу те тантай төстэй хүнтэй үргэлж явж байгаа харагдаж байгаа бол энийг та битгий хүн дээр тусгаж аваарай. Яагаад гэвэл X нь зүгээр сурах хэвээр сургаалаа сурахын тулд давтлага авж байгаа гэж ойлгож болно тийм. Яагаад гэвэл та хоёр тохиосон зүйлээс сурах хэрэгтэйсэн зүйлсүүд X нь яг бүрэн бүтэн сурчвал арай амжаагүй байна. Гэтэ амжилттайгаар сурч чадж байгаа юу гэж чадж байгаа. Гацаанд ороогүй тийм. Тэндээ гацаж үлдээгүй. Энэ нөхцөл байдлаас
сэтгэлийн төвшин цухтахаа болсон, сэтгэлийн төвшин болсон тохиосон зүйлстэй нүүр тулж байгаа. Зүгээр та түүнийг бодох юм бол төрүүлээд сургаалуудаас сурцсан өө аль эзэнэ бүр те төвшөө хэгцэн бүр хол хайцсан явж байна гэж харагдаж байна. За тэгээ энэ чаас та хоёрын сүнсний төвшний ялгаа, сүнсний бойжлтын ялгаа, магадгүй насны ялгаа их өндөр байсан харагдаж байна. Нэлээд өндөр ялгаатай харагдаж байна. Гэхдээ та хоёрт төстэй энергиуд ч гэсэн байна. Та хоёрын хоёулынгийнх нь төстэй энерги нь болохоор хоёулаа магадгүй star seed-үүд гэдэг ч юм уу те. Арай cosmic ертөнцийн өөхтүүд гэдэг ч юм уу, арай сүнслэг өгөгдөлтэй хүмүүс байж болцсошгүй харагдаж байна. За тэгээ X нь яагаад сургаалаа жоохон удаан сураад байна вэ гэхээр энэ хүний хувьд бусдад сурж байгаа юм шиг харагдах нь илүү чухал байгаад байдаг. Эхлээд бусад хүмүүс надад итгээд, бусад хүмүүс намайг болж гин, бусад хүмүүс намайг чадж гин гэж харж байгаа юм бол дараа нь би өөрөө хичээх урам зориг нь дараа нь орж ирнэ гэж боддог. Бодлын алдаа X-с нь айгүй хүчтэй мэдрэгдэж байна. Үүнээсээ болоод их удаан сурсан байна. Та болохоор яаж харагдаж байсан хамаагүй муу хүн шиг нь харагдаж байна уу? Тэ асуудлын гол шиг нь харагдаж байна уу? Тэ хамаагүй би хийж болохгүй юм хийгээд байгаа юм шиг харагдаж байна уу? Буруу харагдаж байна уу? Энэ зүйлс танд нэг тийм ч хамаатай бол байгаагүй, байдаггүй. Тийм учраас сурах ёстой зүйлсүүдээ эхлээд төрүүлээ сурсан байна. За тэгээ дараа нь хүмүүс намайг буруутж гин, муу юм хийсэн гэж бодож ивэл дараа нь аяанда үнэн нь илэрнэ. Тэр үнэн нь хизээ яаж илэрх нь тэр надад хамаагүй гэсэн хандлага бол танаас харагдаж байна. За тийм учраас та асрын хурдан төвшөнд хүчтэй болж байгаа, хурдан төвшөнд төвшөө ахиж байгаа харагдаж байна. За та хоёрын харилцаанд юу тохиолсон бэ гэдгийг нь одоо хараад өгье. Та хоёрын харилцаанд юу тохиолсныг нь хараад өгье. Хүмүүс миний таран уншлагаас би ер нь таран уншлагаа ихтэй айгүй гүн сүнсний энергийн төвшөнд юу тохиож байгааг хараад явцдаг. Гэхдээ хүмүүс надаас хаяа бас арай жоохон гүйхэн төвшний энэ хүн тань дургүй ээж туртай ээж гэх мэт хариуг сонсомоор байдаг болов уу гэж бодож ий. Тэгэхээр тэр талаас нь бас арай хэлж өгөх гэж хичээе. За зур чадах ч гэлээ зүгээр мартчихдаг. Тэгээ мартаад би нөө тассан зангаараа байж шууд гүн энергийн төвшний солилцоог хараад эхэлдэг. За харилцаанд тойрны харилцаанд юу тохиолсон бэ гэдгийг хараад юу. Chariot тийм дахиад major аркана, minor аркана, их аркан, бага арканы ялгаа дахиад гарч ирж байна тийм үү. Eight of Wands за нэг тийм нөхцөл байдал хитрхи хурдан байсан. Хитрхи тургамдсан, хитрхи хурдан байсан тийм. За түүний хувьд болохоор ирээдүйд ер нь нөхцөл байдал гой байгаагүй. Түүний хувьд энэ харилцаа яг үннийг хэлэхэд гой байгаагүй. Үнэхээр гой байгаагүй. Гэхдээ энэ хүн ирээдүйдээ үр шимээ өгнө хаа, ирээдүйдээ ашигтай байна хаа гэж бодоод гүрийгээдээс одоо маш төхөмжшээгээр хэлэх юм бол монголчууд юу яадаг та? Харилцаа угаасаа ийм байдаг. Харилцаа угаасаа хэрүүл маргаантай байдаг. Харилцаа угаасаа онцгүй байдаг. Энийг зүгээр гүрийх хэрэгтэй, төвчих хэрэгтэй гэж ярьдаг та монголчууд. Зүгээр угаасаа л харилцаа бүр дээр угаасаа л төвчих ёстой дээ гэсэн хандлагаар хандсан байна гэсэн. Тэгэхээр X нь хэрвээ ирээдүйдээ нөхцөл байдал окей болчихно бит хоёр суусныхаа дараа эсвэл хүүхдтэй усныхаа дараа окей болчихно гэдэг бодол X-т нь байгаагүйсэн бол тэр хүн бол айгүй эртнээс салчих байсан. Айгүй эртнээс нь харилцааг болчих байсан. Бараг анханасаа харилцаанд орохгүй байх байсан гэдэг ч юм уу тийм. За тэгээд энэ харилцаанд маш хүчтэйгээр та хоёр хоёулаа амьдралаа ахиулах, төвшнийг ахиулах хүсэл хоёуланд нь маш хүчтэй байсан байна. Энэ харилцаа анханасаа яаж бүрлдэж, яаж та хоёр үерхсэн бэ? Та хоёр яаж нийлсэн бэ? Яаж нэгнийгээ сонирхсан бэ гэхлээр нэгэндээ дурлсан, хайртай байсан, татагдсан гэхээс илүүтэйгээр та хоёр хоёулаа зориг нэгтэй байсан учраас бүр яг зориг нь үнэхээр эвлэрч таарч ирсэн учраас нийлсэн байна. За тэр тухайн нийлсэн зориг нь юу вэ гэхлээр амьдралаа урагшлуулах. Ерөөсөө тийм. Ерөөсөө та амьдралаа урагшлуулах хүсэлтэйсэн. Тэр хүн амьдралаа урагшлуулах хүсэлтэйсэн. За тэгээд хоёр нэгнийгээ хараад хоёулаа яг адилхан зорилготойгоо юм байна. Хоёулаа амьдралаа урагшлуулах тал дээр нэгэндээ тусдсан болж чадах юм байна. Тийм учраас хоёулаа нийлье. Хоёулаа нийлүүл илүү хурдцтайгаар амьдралаа урагшлуулна гэдэг сүнсний тохиролцоо тохиосон байна. За энийг одоо бүр гүйхэн хэмжээнд гэдэг ч юм уу те арай бодит ертөнцийн жишээгээр хэлэх юм бол таны бодлохоор нэг орноос нөгөө орн руу нүүмээрсэн байж болцсошгүй. Эсвэл энэ хүн айгүй гоё машинтай байсан байж болцсошгүй. Тэ? Тийм зүйлс харагдаж байна.
үнэхээр гоё машинтай байсан байж болзошгүй. Эсвэл энэ хүнтэй хамт уярчих юм бол аяндаа гадаад явж амьдарч болохоор ч юм шиг санагдсан байж болзошгүй. Тэгэнгүүт энэ хүнд нөөрт нь гэхээс илүүтэйгээр энэ хүнтэй хамт ирээдүйд байж болох ирээдүйн таалагдсан байж болзошгүй тийм. За тэр хүний хувьд болохоор ингээд айгу өөрийгөө айгу хүчтэйгээр мэдрэхийг хүссэн гэж харагдаж байна. Энэ хүн айгу булчинлаг хүн байсан уу? Тэ би ирэхэд жимд явдаг байсан хүн байсан уу? Тийм бол та тэрэнд нь дуртай байсан гэдэг ч юм уу те. Ямар ч үл ясаа энэ хүний ямарваа нэгэн ийм хүчтэй байдалд нь сэтгэлийн хатад нь та дурлсан гэж тэр хүн ойлгож хүлээж авч тэрэнд нь дуртай байсан учраас тэрнээс урам авсан учраас энэ хүн таны нүдэнд их гоё харагдажсэн гэж өөрийгөө бодож байгаа учраас яг жигнэсээ та энэ хүнийг тэгж амар гадны үзмжээр нь байгаа байдлаар нь таалдаг байсан үгүй бол тэр бол хамаагүй зүгээр таны эксийн хувьд та тэр хүнийг их таалдаг тий айгүй хүчтэй мундаг чаддаг хүн байна гэж хүлээж авсан гэж таны экс бодсон учраас энэнд нь урам аваад тантай нийлсэн гэж харагдаж байна. Нөгөө нэг экст нь асуудал агаад байгаа тий эхлээд бусад хүмүүс өөртөө итгэж өөртөө итгэдэг болох гэдэг тий өөртөө тэхгүй бол юм одоо вакуум орчинд гэдэг ч юм уу. Ямар ч хүний үзэл бодлоо оршдоггүй орчинд бол өөрийнхөө талаар гоё юм бодохгүй. Өөрийгөө гоёор харахгүй. Тэгэхээр хин нэгэн хүн гадны хүн л өөрийг нь гоёор харахгүй бол ерөөсөө үйлдэл хийж чаддаггүй ингээ гацаад эмороод гониглаад үлдчихдэг юм нэрийг харагдаж байна. За тэгээд энэ харилцаа маш хурдан байсан. Магадгүй бусад харилцаануудад үерх гэж нийлэх гэж жоохон удаад байдаг тийм нэгнийгээс сориолдаг сорж дуустдаггүй. Тэгээ ингээл бүтэн 3 4 5 сараар чатлаад тэгэл уулздаггүй. Тэгээд 6 7 сарын дараа нэг юм уулзсныхаа дараа дахиад жилийн турш уулзж байгаа. Жил 2 жилийн дараа уерхдэг гэдэг ч юм. Ингээд бусад харилцаанууд хэтэрхий удаан санагдсан байж болно. Энэ харилцаа маш хурдцтайгаар нийлсэн учраас маш хурдцтайгаар нийлж хурдцтайгаар ахиц гарч байсан нь та хоёрт хоёуланд маш хүчтэйгээр таалагдчихэв. Та хоёр хоёулаа тэрэнд дуртай байсан. Энэ нөхцөл байдал хурд урагшилж ясанд. За тэгэхээр энэ хөзөрнүүдийг ингээ харах юм бол маш том асуудал харагдаж байна. Тэр асуудал нь энэ хоёр хүн хоёулаа нэгэндээ тийм сэтгэлтэй байсан гэж бол харагдахгүй байгаа. Айгу юм хүчтэй сэтгэл байсан гэхээс илүүтэйгээр дандаа л нэг зориг те дандаа л нэг зориг нөхцөл байдал та тэр хүний мөн чанарт нь таалагдсан гэхээс илүүтэйгээр тэр хүн таны мөн чанарт таалагдсан гэхээс илүүтэйгээр те энэ харилцааны нөхцөл байдал нь таалагдсан гэдэг ч юм уу. Тэр хүний нөхцөл байдал нь таалагдсан. Энэ хүнтэй байх нөхцөл байдлын боломжит ирээдүйн таалагдсан гэдэг дандаа энэ хоёр нэгнээсээ бусад бүх зүйлсэд дуртай байсан. Энэ харилцааны хувьд бол гэж харагдаж байна. Тийм учраас салсан нь бол яагаад салсан бэ? Яагаад бүтлгүйтсэн бэ гэдэг нь ойлгомжтой байна, тий? Яагаад вэ? Жинхэнэ хайр байсан гэж хэлэхэд хэцүү байна. Гэхдээ түүний таны талаарх одоогийн бодол болон мэдрэмжийг нь хараад өгье. Түүний таны талаарх бодол болон мэдрэмжийг нь хараад өгье. За, бодол болон мэдрэмжийг нь харж өгье. Бодол болон мэдрэмж. За, нэмэлт үзэрнүүд харъя. За. Тодлын үзэрнүүдийг нь хураач да. Окей. Queen of Pentacles, the Stars бодол. Түүний таны талаарх мэдрэмж бол айгүй хүчтэй байна. Гэхдээ таныг бүр үнэхээр гоё хүн гэж хардаг. Маш гоё хүн. Маш олонний анхаарлыг татсан хүн. Олонний хайрыг булаасан хүн. Тийм өндөр түвшний odd celebrity маягийн хүн гэж таныг харсан байна. Гэхдээ энэ мэдрэмж нь эерэг мэдрэмж бол биш байгаа даа. Нэг талаараа бусдад гайхуулмаар тийм би ийм хүнтэй өргөжөөсөн шүү. Миний эксийг хартаа, миний эксийн зургийг хартаа гэдэг гайхуулмаар санагддаг. Нөгөө талаараа болохоор та бол түүний араар тавих төрлийн хүн гэж харсан байна. Яагаад гэвэл нөгөө ийм нэг бодол байдаг да. Хитрхи царайлаг хүн болвол тэр царайлаг хүнийг олон өөр хүмүүс эргүүлсээр байгаа сонирхсоор байгаад тэр царайлаг үнэнж байхгүй аргаар нь тавьчихнаа гэж боддог. Тэг үнсэл бодол байдаг да. Тэгээд энэ үзэл бодлоос болоод хүмүүс царайлаг партнероо
цараймата болох гэж хичээдэг те. Зарим хүмүүс партнерууд харгалуулт хүчээр таргалуулт, зориуд таргалуулдаг. Тэгээ гойж моёхлоор дургуутдаг шалтгаан нь ерөөсөө ийм шалтгаанаар дургуутсад байдаг те. Хитрхи гоёо, хитрхи хөөрхөн болчвол миний араар тавьчихна гэж боддог. Тэгэхээр X нь тийм бодол байж та бол түүний араар тавих төрлийн хүн тий бараг араар тавьсан дөө гэж бодож болцшгүй. Яг нэрнгээс араар тавьсан уу тэрийг бол энэ удаад хараад яг уу таагаас өөрийнхөө үннийг мэдж байгаа. За тэгээд таныг аюу юм сонир булхаатай хүн гэж мэдэрсэн харагдаж байна. Булхаатай юм ерөөсөө яаж иж байгаа л амар юм сэргэлээ бараг могоо шиг гэдэг ч юм уу тий. Ингээд дандаа энэ хүний өөрийнх нь хувийн project-нууд яваад байна. Хувийн өөрийнхөө асуудлыг бусдад тусгаж байгаа тусгалын асуудал харагдаж байна. Тэг ингээд таныг ерөөсөө яаж иж байгаа л хожичдаг. Яаж иж байгаа л нөхцөл байдлыг өөрийнхөө аваад гарчдаг. Яаж иж байгаа л тийм нөхцөл байдлыг өөртөө ашигтай болгочдаг юм зав амар юм сэргэлэн ерөн сэжигтэй хүн гэж хаарсан харагдаж байна. Гэтэ яг бодит хүн дээр та зүгээр айгүй хүчтэй манифестор байж болно тийм. Айгүй хүчтэй манифестор байсан байж болно зүгээр ингээд. Гэтэ тэр хүний төсөөллөөр та манифестлсан айгүй хүчтэй байгаа амьдралдаа өөрийнхөө хүслийн хотлоо тэмцдэг хүн гэж мундгаар харахаас илүүтэйгээр ингээд юм арын хаалганы ингээд тэгэл юу яадаг ч юм шиг тийм. Ингээд муухай юу уцсан үгэлтэйгээр тоглож байгаа ч юм шиг юм мастер манипулятор ч юм шиг юм амар нэг тийм хорон санаатай стратеги боловсруулаад сууж байгаа хүн шигээр таны мэдэрчээ за нэгт таныг айгүй үзэсгэлэнтэй үнэхээр дурбалаа сайхан хүн гэж хардаг. Нөгөө талаараа амар муухай заван тэгээ санаатай сэжигтэй хүн гэж харагдаж байна. Энэ талд хатаархал байна, шохоорхол байна. Тэгээ баг зэрэг донтолтын энерги байна. Баг зэрэг obsession харагдаж байна тий. Таны талаар ерхэд бол тэгж нэг амар сайн зүйлийг мэдэрдэг. Гэхдээ яг таны талаар мэдэрч байгаа хамгийн сайн зүйл нь юу вэ гэхээр сэтгэлийнхаа гүнийхээ гүнд энэ хүнтэй очирч энэ хүнтэй өрөх нь миний хувь заяанд ээлтэй байсан зүйл бол муу гэж мэдэрдэг. Миний хувь заяа, миний сүнсний хөгжилд энэ бол ээлтэй, энэ хүн бол ээлтэй байсан гэдгийг бол мэдэрдэг харагдаж байна. Бусдаар бол тийм сайхан зүйлс бол мэдрэхгүй байна. Магадгүй таныг амар хөөрхөн бүрд ингэ тийм миний араар тавих хэн болгоны араар тавихаар хэмжээнийг хөөрхөн гэж харж байгаа нь бол бас магадгүй эрэг мэдрэмж хайж болно. Тий. Гэтэ тэр үний хувьд таныг хөөрхөн байсан нь бол тийм ч сайхан зүйл гэж харахгүй байна. За энэ хүн яг одоогийн энэ X-ний одоогийн төвшнөөр одоогийн ойлголтоор амьдрах юм бол аяанда нэлийн царай муутай хүнтэй өрхөж болцсохгүй. Царай муутай хүнтэй сууж болцсохгүй. Хэрвээ энэ бодлоо ангаахгүй бол тий. Яагаад гэвэл X нь царайлаг хүний хажууд ахлаар хамглан байж чаддаггүй төрлийн хүн байна. Тэгээ царайлаг хүн бахлаар царайлаг хүн болгоныг хонон санаатай гэж хардаг төрлийн хүн байна. Нөгөө нэг бидний бага наснд үзүүлж ирсэн кино нартай холбоотой сайн талын дөрүүд нь царай муутай байгаад муу талын дөрүүд нь айгүй царайлаг үзэсгэлэнтэй хүмүүс байгаад байсантай холбоотой ийм кинонууд нэг хэсэг айгүй хүчтэй дэлгэрсэн, хүүхэлтэй кинонууд хүчтэй дэлгэрсэн. Тэгээ энэ нь нийгэмд ямар нөлөөтэй байсан бэ гэхээр хөөрхөн охид залуусыг хүмүүс хорон санаатай итгэж болохгүй гэж хардаг болсон. Тэгээ ийм нөлөөтэй байгаад байгаа. За тэгэхээр энэ нөлөө X нь айгүй хүчтэй нөлөөлжээ. Тэгэхээр X нь энэ бодлынхаа алдааг ангаахгүй болохгүй. Яг үнэндээ хүн араар тавина уу, араар тавихгүй нь гэдэг нь түүний царайлаггүйгээс хамаарахгүй тийм. За тийм байна. За тэгээ таны талаарх бодлон гэхээр таны талаарх бодлууд нь яг үнэ хэлэхэд айгүй амар замбраагүй байна. Энэ хүний бодол нь ч өөрөө замбраагүй, танийг ч айгүй замбраагүй гэж бодсоор гэж байна. Яг бодлын төвшөнд бол хамгийн эго нь явж байна те. Бодлын төвшин нөгөө хамаг үзий ядал хамаг эго тэрл буруутай, энэ л буруутай гэдэг хамаг буруугаа тань дээр тогсон. Таны тавтаргүй хүн гэж харж гин, төлөвлөгөөгүй хүн гэж харж гин. Тэ? Назгаа задгаа хүн гэж харж гин. Энэ салбар залхуу хүн гэж харж гин. Тэгээ ер нь бол гоё юм хараагүй харагдаж байна. Тэгээ энэ хүнтэй угаасаа ирээдүй байхгүй гэж харж байна. Тэг ингээд юм муухай бодлоо харж гинүү. Бодлын төвшөнд л агай муухай зүйлсүүд байна. Тэгээ яагаад бодлын төвшөнд муухай зүйлсүүд байна вэ гэхээр энэ таны талаар мэдэрж байгаа гүн мэдрэмж буюу энэ мэдрэмжүүдийг мэдрэх нь аюу тухгүй байгаад байна. Гэхдээ тэр хүн таны X энэ мэдрэмжүүдийг мэдэрчих юм бол энийг ангаах боломжтой болчихно тийм. За тэр таны талаар гоё зүйлийг бол бодоогүй байна. За тэгэхээр одоо дараагийн алхмыг хараад уу. За
Дараагийн алхмыг хараад үгүй. Түүний дараагийн алхам юу байх вэ? Таны дараагийн алхам юу байвал зүгээр вэ, те? X-ийн дараагийн алхам юу байвал юу байх вэ? Таны дараагийн алхам юу байвал зүгээр вэ? Хэрвээ X нь тантай холбоо баригдах юм бол баг би чамд хизээж сэтгэлгүй байсан гэж хэлж болзошгүй, эсвэл таныг чи надад сэтгэлгүй байсан биз дээ гэж хэлж болзошгүй. Ямар ч үглээс юм сайн санаатай сэтгэлтэйгээр холбоо барьж байгаа бол харагдахгүй харагдаж байна. Байхгүй харагдаж байна. The Three of Cups. Таны хувьд таны дараагийн алхам юу байвал зүгээр вэ гэхлээр ховж ивүүдийг жоохон дарж ивэл зүгээрээ гэж харагдаж байна. Та болохоор их хүчтэй мундаг хүн, яг үнэндээ мундаг, яг сурах ёстой зүйлээ сураа явж байдаг, ойлгох ёстой зүйлээ ойлгоо явж байдаг, хийх ёстой зүйлээ хийгээ явж байдаг, айгүй юм хичээнгүй хүн гэж харагдаж байгаа. Тэг зөв хүн гэж харагдаж байгаа, хүчтэй хүн. Гэхдээ та үнэхээр өөрийгөө зөв хүн гэдэгтээ үнэхээр ихтгэлтэй байгаа учраас бусад хүмүүс намайг яаж буруугаар ойлгоно уу? Энэ зүйл дээр жоохон тоодоггүй гэж хараад байгаа тий. Угаасаа бодит үн аяанда илэрчин, аяанда ойлгомжтой болчихно гэж хэлээ бодоод өөрийгөө нэг амар өмөрхгүй, өөрийнхөө нэрийг нэг амар цайруулах гэж хичээдэггүй тал танаас харагдсан байгаа. Энэс тодорхой хэмжээний нэлээд хүчтэй шудраг хүний зан чанар муу. Гэхдээ таны хувьд энэ жоохон арай л дэндүү ховж яваад байгаа. Энийг бас жоохон илаашруулбал зүгээр шүү гэж сахиусан зөвлөж байна тий. Энийг одоо ховж гэд яваад улаан цай ховж улаан цай таны талаар буруу ойлголтууд ингэж хийсэд яваад ахт нь та хэрэг тэрийг айгүй амархан ганц хоёр үгээр үгүй штэ биш штэ ийм байсан байхгүй юу гэд тайлбар нь бэлэн байгаа бол тэрийг хэлээрээ. Хэрвээ тэр бэлэн тайлбар байгаа зүйлийг хэлэхгүй ингээд дотроо хадгалаад авах юм бол та тэр ховжийг няцаахгүй байхыг сонгож байна тийм. Тэгээ бас энэ ховжив яваад байгаа таны талаар жоохон ховжив буруу ойлголтууд яваад байгаа нь хүмүүс таныг яг заавал өвдгий гэсэндээ ч биш тийм. Тэр хүмүүс зарим хүмүүсийн хувьд яг нэрнгээсээ жинхнээсээ аюу curious боёо жинхнээсээ яг үнэхээр үннийг мэдмээр байгаа учраас та үннийг хэлээсэй гэж хүссэндээ тэр ховж ивийг ил болгоод аж болцсохгүй. Хээ чи нөгөө нэг тэр клубаар ороод ингэсэн гэсэн үнэн үү гэж асууж байгаа юм шиг тийм. Энэнд нь та хэрэг хариу өгөхгүй бол тэр жинхнээсээ мэдмээр байгаа хүнийг гоочлж байгаа юм шиг болчин тийм. За бас тэгээд уламжлаж ихтэй болчин тийм үү. Тэгэхээр яг хүмүүс таныг таныг нураан гэсэн санаатай хүмүүс байж болно. Нэрнгээсээ байж болно. Гэхдээ бас зарим хүмүүс хүн болгон таныг нураан гэсэн санаа байхгүй юм шүү гэсэн юм зөвлөгөө гарч ирж байна. Тэгэхээр энэ харилцаатай холбоотой сүүлийн эцсийн сургаал байж болно тийм. Энэ сургаалыг сураад энэ харилцаа ингээд бүр сайхан чигдрээд сайхан болох боломжтой байгаа харагдаж байна. За одоо болохоор X нь өөр ямар хүнтэй X нь одоо хин нэг хүнтэй хамт байгаа бол тэр харилцааг нь харж өгье. Эсвэл X-ийн дараагийнх нь харилцааг нь харж өгье. Тэгээ яагаад ч юм тэр мэдээллийг авч өгөх юм бол айгүй хэрэг болох юм шиг санагдлаа. Хэрвээ X нь одоо харилцаатай байгаа бол эсвэл дараагийнхаа харилцаанда өөрийгөө айгүй хүч сурталтайгаар мэдэрнэ гэж харагдаж байна. Бас одоогийн байдлаар X нь одоогоор хүмүүсээс жоохон зайгаа барьсан байгаа талтай харагдаж байна. Өөрийгөө гоёор мэдэрч чадахгүй байгаа учраас хүмүүсээс ер нь зайгаа барьсан. Интернет, сошиал орчинд ч гэсэн нэг амар хүмүүстэй харилцаа болсон тийм. Өмнө нь айгүй итгэвтэй байдаг гэсэн бол одоо тэгэхээр болсон байж болно. Зарим нэгэн хүмүүсээс бүр хүмүүсээ зайгаа барьсан байгаа харагдаж байна. Энэ нь нөгөө X-ийнх нь айгу дотогшоогоо орж дотогшоогоо бодлогошорч өөрийнхөө ангаалт дээр анхаарч байна гэдэгтээ дүүцэж чинь тийм үү. Яг бол олон хүмүүстэй ирэхэд олон хүмүүстэй уулзаа яриа явах юм бол хүн өөр төрөө анхаарах нь хэцүү болчдөг. Өөрийгөө хангаах нь хэцүү болчдөг тийм. Тэгэхээр X нь яг ялтчгүй өөр төрөө үнэхээр яг анхаарч байна. Тэгэхээр за таны нөхцөл байдал дээр нэг зөвлөгөөг харж өгье. Ace of Cups. Тэгээ ерөөсө зөвлөгөөнд л энэ харилцаанд хайр байгаагүй. Яг таны гол асуулт гэж болцсохгүй те хайр байгаагүй. Энэ харилцаанд хайр байгаагүй. Тийм хайр байгаагүй. Тийм учраас одооноос эхлээд та хайр байна уу байхгүй юу гэдгээ номер 1-т шалгах нь тийм тухайн харилцаа нөхцөл байдал нь ямар ч хаж болно тийм үү. Нөхцөл байдал нь ямар ч хаж болно. Энэ тухайн харилцааны ирээдүйн ямар ч харагдаж болно. Тэр хэрвээ хайр байхгүй бол тэгээд хамаагүй болчих чинь тэр зөөсөд ерөөсөө хамаагүй болчих чинь. Тийм учраас хайр байгаа юу гэдэг бол айгүй чухал асуулт байна.
За одоо тэгэхээр уншлах нь үнэхээр сайхан эхний хэсэг нь үнэхээр сайхан бүрэн боллоо. Нэмэлтийг мань авах юм бол тэр эргэж холбоо барих уу? Эргэж холбоо барих санаа энэ үеийг хараад өгье. Энэ уншлах дээр жоохон харж өгсөн те. Ерөөхдөө бол эргэж холбоо барих юм бол сайн мэдээ дуулахааргүй харагдаж байгаа. Гэхдээ яг үнэхээр холбоо барих үеийг хараад өгье. За тэгээ таны ирээдүг хараад өгье. Таны дараагийн харилцаа эсвэл та яг одоо хүнтэй үерхэж байгаа бол одоогийн харилцааг хараад өгнө. За тэгээ хизээ энэ хүн холбоо барих вэ? Та хизээ дараагийнхаа хүнтэй уулзах вэ гэх мэт таны амьдралын дараагийн шатыг нь хараад өгнө. Хэрвээ манай нэмэлтийг мань авах гэж байгаа бол тон удахгүй нэмэлтээр мань уулзъя. За тэгээ уншлагаа энэ чинь өндөрлөх гэж байгаа бол амжилтыг хүсье, сайн сайхныг хүсье, дараагийн бичлэгээр уулзъя. Тэр баяртай. Групп номер 2 уншлагадаа тавтай морил. За та баавгай гэдэг хөзрийг сонгосон байна. Leadership буюу манлайлал гэдэг нэртэй хөзөр байна. Баавгай гэдэг нь маш хүчтэй сайхан ийм ээж шиг нэрхтэй гэдэг ч юм уу те. Баавгай гэх амтан бодглохлоор яаж маф биш ээж нэрэг санаанд ороод байдаг. Хүүхдүүдэд хамгаалдаг ээж шиг те. Нөөлөхтэй, нөмөртэй. За тэгээд их хэцүү өвлийг хамт туулнаа гэдэг үг бас орж ирж байна. Энэ баавгай гэдэг хөзрийг харангуут. Тэгэхээр шууд хөзөрнүүдийг нь харж эхлэе те. Та хоёрын одоогийн байдлыг харж өгье. Яг одоо ямар байдалтай байна? Та ямар байдалтай байна? Тэр хүн ямар байдалтай байна? Энэ хариултаас нь шалтгаалаад энэ групп номер 2 нь яг таны групп мөн үгүй юу гэдэг нь ойлгомжтой болоод ирэх ёстой. За. Та хоёрын одоогийн байдлыг харж өгье. Хэцүү өвлийг хамт туулсан гэдэг үг. Одоо хүртэл чихэн сонсогдсон хэвээрээ байгаа дээр энэ баавгай хөзрийг харснаас хойш. За strength харилцааны одоогийн байдлыг нь харъя. За групп номер 2X-тэйгээ одоо хүртэл холбоотой байдаг гэж уулзсангүй хүмүүс байна. Одоо хүртэл холбоотой байдаг гэж уулзсангүй одоо хүртэл буцаж нийлхийг хүсдэг, нийлэх болов уу гэж боддог, түүнийг сандаг мэдрэмж орж ирж байна, энерги орж ирж байна яалтчгүй. За зүүн талын хүн, баруун талын хүн аль нь ч та аль нь ч X нэж болно. Хоёулангийнх нь энерги ерөөхдөө маш төстэй байна. Нэг нь болохоор хамаг зүрхээ, хамаг өөрийн үнэн, чин сэтгэлээ илчилсэн байгаа, дэлгэсэн байгаа. Хамаг л үннээ хэлсэн, тий хамаг зүрх сэтгэлээ үзүүлсэн. Өөр юу ч хэлэх вүлээ дээ, өөр нуух ч юм үлдэхэ болцсон, тий. Тэгээ миний зүрх бол чиний хатганд байгаа гэдэг санаа ухааны зүйл нөгөөдөө хэлж ойлгуулахыг хүсэж байгаа харагдаж байна. Харин баруун талын хүн болохоор жишээл байхгүй бол ирээдүйн надад харагдахгүй байна гэдэг үг хэллэг орж ирж байна. За тэгэхээр тий хоёулаа л нурмаасан байна. Та болон таны X2 хоёулаа л айгүй нурмаачихсан. Нэгнийгаа санаж байгаа, буцаад үерхдэг болмоор байгаа, буцаад нийлмээр байгаа. Энерги маш хүчтэй харагдаж байна. Тэгээ яг одоогийн нөхцөл байдалтай та хоёулаа сэтгэл хангалуун бус байгаа харагдаж байна. За магадгүй зүүн талын хүн буюу strength талын хүн нь өөр харилцаанд орсон байж болзошгүй. Хэрвээ тийм бол баруун талын хүн нь бас хэрвээ өөр харилцаанд байгаа бол энэ алстаа ирээдүггүй харилцаанд байна л гэж харагдаад байна. Тэгээ нэг нь болохоор жоохон нэвштэл наалцсан харилцаанд орсон, нөгөөх нь ирээдүггүй харилцаанд орсон байж болзошгүй. Гэхдээ та хоёулаа бас single жоох боломжтой. Ямар ч хэлсэн та хоёрын хоёулынх нь одоогийн нөхцөл байдал нь тийм ч таатай биш байгаа гэж харагдаж байна. Бол маш ойлгомжтой харагдаж байна. За энэ харилцааны одоогийн байдлын талаар нэмэлт мэдээллийг харъя. Knight of Cups. Тэ ерөөсөө өнгөрснөө ардаа орхиод, өнгөрсөн тохиосон зүйлийг ардаа орхиод тэрнээсээ суралцаад ирээдүлүүгээ явж харж чадахгүй байгаа энерги харагдаж байна. Тэ хоёулаа өнгөрсөндөө гацчихсан байгаа. Магадгүй та хоёрын за тэгэхээр шууд та хоёрын харилцаанд юу болсныг нь хараад өгөө. Энергийн шалгалт нь ойлгомжтой байгаа юм. Таны групп мөн үгүй юу? Одоо шууд ойлгомжтой болсон байх ёстой. Тэгэхээр шууд та хоёрын харилцаанд юу болсныг хараад эхэлье. Та хоёрын харилцаанд юу тохиолсон бэ? Яасан бэ? За зүүн талын хүнийг таны хөзөр болгож харъя. Зүүн талын хөзрийг таны хөзрийг харъя. Баруун талын за түрүүн гарч ирсэн хөзөр дахиж гарч ирж байна те. За баруун талын хөзөр нь таны X-ийг бэлэгдсэн хөзөр авъя.
The Hangman дуушаарсан. Харилцааны ерөнхий төлөвийг харъя. Тэгээ өвлийн зураг гарч ирж байна те. Хэцүү өвлийг хамт туулсан гэдээсэн чинь өвлийн зураг гарч ирж байна. За энэ дээр нэмэлт төлрийг харъя. King of Swords. За таны түүнийг их бодол болон мэдрэмжийг харъя. Түүний таныг их бодол болон мэдрэмжийг харъя. За энэ харилцаа нь айгүй эдрээтэй, адрамаатай, зангиралдаантай, нааша цаашаа болсон хөдөлгөөн ихтэй нэрэг маш их байна. Юу тийм ойлгомжтой одоо яг ийм учраас нэлсэн тийм учраас салсан гэдэг юм ойлгомжтой үзрэл байхгүй байна. Тэний учрыг би бас дараа нь хэлж өгнө. Ямар харилцаанд хөвчлээ ингэж харагддаг вэ гэдэг тэгэхээр түнлийн харилцаанд ингэж харагдах боломжтой байдаг шүү. Эсвэл false twin гэдэг ч юм уу тийм хуурамч тэнхлээ юм. Түнлийн амьд нь хөргөж өгөх. Нэг бол өөрөө энэ хүн таны түнлийн юм мөн эсвэл түнлийн рүү хөргөж өгөх заяатай хүн. Тийм учраас нэг бол түнлийн амьд учраас ингэж хэмжээгээр нинийга санагалцаад өгүүлээд байгаа. Эсвэл энэ хүн миний түнлийн төрөж өгөх байсан да гэдгийг сүнс нь мэдж байгаа учраас энэ хүнийг айгүй хүчтэй санагалцаад тэр хүнээс сурах хэрэгтэй байсан сургаалуудаа сурмаар санагдаад татагдаад аж болцсошгүй. Тэгээ аль нь вэ гэдгийг бол баттай хэлэх боломжгүй. Тэрийг бол та ерөөсөө ихэрдлийн аян замлалд гарч иж болж мэднэ. За тэгээ ихэрдлийн харилцааны энерги иймэрхүү ингэж замбраагүй харагддаг. Тэгээ ихэрдлийн харилцааг мэдгүй хүмүүсийн ууршлагыг хийх юм бол энэ амар хэцүү харилцаа байна, болохгүй мэн бүтэхгүй мэн гэж хайчдаг. Болохгүй болж бүтэхгүй талаас нь хараад байдаг тий. Одоо та бүхэн онлайнаар байгаа Selena Gomez, Benny Blanco гэдэг энэ хоёр ихэрдлүүдийн таран уншлагуудыг сонсох юм бол дандаа болж идэггүй талаас нь хаарцсан байдаг тийм. Тэгэхээр ихэрдлийн харилцаан дээр таран уншлагах ерөн жоохон хэцүү байдаг. Гэхдээ би харж өгч чадна. Яг юу болоод байгаа юм те энергийг зөв тайлж өгч чаднаа. За тэгэхээр ерөөхдөө бол та энэ харилцааг ирээдүйгүй байна хаа гэж бодсон байна. Энэ харилцаа ирээдүйгүй л хаа юм шиг санагдсан те. Хэрвээ энэ харилцаанд удаан үргэлжлэх юм бол энэ харилцаанд байснараа алсын амар амгалан, алсын тав тух ягаад ч юм харагдахгүй байна. Энэ харилцаа төрхөн зөөрийн л зүйл болов уу? Яг одоо л хэрэгтэй байж байгаа дараа нь хэрэгтэй байхаа болчих болов уу гэдэг ч юм уу те. Юм нэлээ алсан харсан байна. За тэгээ бас гэр бүл удмын захиасууд танд нөлөөлсөн байж болно. Тэгээ миний хүн ийм л хүнтэй суугаараа гэрлээрэ гэдэг юм удмын захиасууд ч юм уу те. Эсвэл аав ээж өөртөө таалагдах төрлийн хүнийг гэртээ авчирна. Тэгээ тэгтэл энэ X нь тэр түнд нийцсэн төрлийн хүн биш байгаад байсан гэдэг ч юм уу те. Тийм удмын энерги мэдрэгдэж байна. Удмын дарамт энерги тийм шахалт нэг өстө тэг өстө гэдгсэн. За таны бодол болохоор бид хоёр хосын хүмүүс гэхээсээ илүүтэйгээр найзуудын хэмжээнд л байсан юм дөө. Бид хоёр угаасаа юм хосын романтик харилцаа хангалттай романтик байгаагүй гэсэн мэдрэмж орж ирж байна тийм. Харилцаа хангалттай романтик байгаагүй. Бид хоёр найзууд төдийл байсан. За мэдрэмж нь болохоор за яг шулуухнаар хэлэх юм бол нөгөө нэг бэлгийн хүсэл тачаалын мэдрэмж ингээд боогдсон базагдсан мэдрэмж танд бол амар их байна. Нөгөө хүн лүгөө чиглэсэн. Тэгэхээр нөгөө хүн лүгөө чиглэсэн юм хүчтэй хүсэл тачаалын тэгээ дурслын нэмэх 18 зүйлсийн бэлгийн харилцааны энерги нөгөө хүн лүгөө чиглэсэн юм хүчтэй мэдрэмж танд байгаа боловч энэ мэдрэмж нь боогдсон хаагдсан блоктай. Тэгэд энэ нь ингээд цугларсан байна тийм маш хүчтэй цуглараад энэ нь тэгээд тэр манай муур хүмүүлээтэй манай муур асуудал үүсгээд байна те. Тэгэхээр тий яг энэ манай муур асуудал үүсгэж байгаа шиг манай муураас уншдаг тусалж өгдөг. Энэ боогдсон бэлгийн энерги нь их хэмжээний асуудлыг үүсгэсэн байгаа харагдаж байна. За тэгэхээр зарим нэгэн хосууд нэгнийгаа гих хүсэл тачаалын мэдрэмжээ зөвөр гадагшлуулж чадахгүй байхлаарэ нэгэнтэй хэрэлдээд муудалцаад эхэлдэг. Нэгэнтэйг амар хүчтэй энэ муу заахан балиар юм чи юм уу яхаараа ингээд бүр ингээд тэгтлээ хэрэлдэж байгаа нь яг үндэ дотроо зүгээр нөгөө хүнтэйгээ ийм бэлгийн харилцаанд орох байсан хүсэл нь тэгж илэрдэг. Тэгээ яагаад ингэж илэрч байна гэхээр сакрал буюу
нөхөрч хүн хурд нь жоохон блоктай гэдэг ч юм уу те эсвэл өөрийнхөө тэр бэлгийн мэдрэмжээс айгүйх гутамшигын мэдэрдэг ичдэг иймэрхүү зүйлс ичдэг энэ зүйлсийн хадлаар айгүй жоох сөрөг мэдрэмжтэй эсвэл энийг илэрхийлэх боломжгүй холын заны харилцаатай байгаа хосууд бол энэ блоклогдонгуудаа доогоор вибрацийн энерги болж гарч ирээд хэрүүл маргаан болоод эхэлдэг. Тэгэхээр таны талд энэ хүнтэй романтик байх боломжгүй байсан, хосууд байх боломжгүй байсан, нөхөрлөл төдий байсан гэж харж байгаа нь яг үүндээ буруу юм байна. Яагаад гэвэл танд энэ хүн лүү чиглэсэн асар их хэмжээний юм романтик, дурдчаалын бэлгийн нэмэх 18 энерги маш их байна. Одоо хүртэл байна тий. Тэгээ энэ ерөөсөө юу яагаагүй, биелээгүй гэдэг ч юм уу тий. Зөөр эргээр гадагшлаагүй, манифестлэгдээгүй ингээд ийм бэлгийн энерги ингээд гацаастаа байгаад байна. Энэ нь амар хэрүүл маргааныг үүсгэсэн. За тэгээд энэ асуудлыг яаж хангах вэ гэхээр өөрийнхөө бэлгийн дурсал, дуртачаал гэдэг энэ зүйлсээр та хангаалтыг хийх нэ те. Энэ зүйлсээс ичдэг үү, санаа зовдөг үү, энэ зүйлсийг буруу гэж боддог үү, тамийн зүйл гэж боддог үү, те доогоор вибрацийн зүйл гэж боддог үү, бэлгийн амьдрал гэдэг нь өөрөө бузар зүйл гэж боддог үү. Энэ зүйлтэй холбоотой мэдрэмж бодлуудаа итгэл үнэмшлүүдэд хангаах хэрэгтэй юм байна шүү. Таны талд бол за X-ийн талд. За X-ийн талдаас айгуу төстэй нэр гарч ирээд байна л да. Таныхтай айгуу төстэй. Тэр нь болохоор энэ хүн би энэ хүнтэй нийлэхийн тулд X нь таны талаар ярьж байгаа те. Би энэ хүнтэй нийлэхийн тулд групп номер 2-той нийлэхийн тулд амьдралыг бүр цоо шинээр хардаг болох хэрэгтэй. Өөрийгөө цоо шинжлэх хэрэгтэй. Бүх зүйлийг цоо шинжлэх хэрэгтэй. Тэгээд энэ цоо шинжлэлтэнд би нэг бэлэн биш байна. Энэ хүнтэй хамт байхын тулд би ингэж өөрийгөө ингэж их хэмжээгээр өөрчлөх шаардлагатай юм болвол энэ хүн зөв хүн биш юм биш үү гэж бодсон байгаа даа тий. Тэгэхээр та болохоор энэ хүнийгээ X-ийг романтик байх боломжгүй гэж бодсны улмаас за бас ирээдүй байхгүй гэж бодсны улмаас салсан орхисон байх гэдэг байгаа тийм. Тэгтэл X нь болохоор би энэ хүнтэй хамт байхын тулд групп номер 2-тай хамт байхын тулд өөрийгөө цоо шинээр шинжилж 180 градус өөрчлөх хэрэгтэй учраас баг миний хүн биш юм шүү дээ. Хувь зайны хүн биш юм шүү дээ. Жинхэнэ харилцаа яг болж бүтэх ёстой харилцаа ийм хэцүү байх ёсгүй үстэй надаас ийм их өөрчлөлтийг шаардах ёсгүй үстэй гэж бодсон байгаа харагдаж байна. Тэгэд өөртөө үнэнч байх тийм. Өөртөө үнэнч байх харилцаанд үерхэл харилцаанд ийм байх хэвээр тийм байх хэвээр гэж бодцсон хадгалаад аваад үлдсэн ийм бодлын алдааны үзэл бодлууд амар байгаад байна. X-ийн тал дээр нь таны тал дээр болохоор инээрээ алдсан төлөвлөгөө гэдэг зүйл дээр бодлын алдаанууд илрээд энэ харилцаа салахад төрсэн болвол X-ийн тал дээр хадгалж авч үлдсэн үзэл бодлууд байгаа даа тий. Belief тий хувийн үзэл бодол. Одоо жишээ нь хосын харилцаа 3 сар үерхэд 3 сарын турш харьцаад 3 сарын дараа үерхэд тэгээ бүтэн жил харьцаад жилээс 2 жил харьцаад үерхэж байгаа жилээс 2 жилийн дараа гэрэлд суух ёстой гэдэг ч юм уу. За тэгээд гэрэлтүүд нь үерхлүүд нь яах ёстой байдаг вэ гэх тэнгуут айгуу тийм хаагдмал баригдмал бодолтой тий. Одоо жишээ нь хамт кино үзэн, кофе шоп орно. За тэгээд 7 хоногт хэрэлдэх юм бол магадгүй сардаа эсвэл 7 хоногт ганц удаа л хэрэлдэн тэрнээс хэрэлдэх юм бол ер нь дэмий харилцаа гэсэн үг гэдэг ч юм юм сонин хаанаас ч юм бэ бүүмэд гарч ирсэн дөрмүүд сонин дөрмүүд үзэл бодлуудад танаа X айгу баригдсан байжээ. За тэгээд энэ үзэл бодлуудыг эргэн тойрных нь хүмүүс нийлдэг хүмүүс, найзалдаг хүмүүс, гэр бүлийнх нь хүмүүсүүд айгу хүчтэй ингэж яадаг, шахдаг. Айгу хүчтэйгээр ийм наад охин ч чамтай 7 хоногт 3 удаа хэрэлдчихэж байгаа юм уу? Тэгвэл наа чин дэмий юм шүү дээ. Дэмэл харилцаа юм шүү дээ. Ингэж их хэрэлдээд ингэж их муудалцаа чамаас ийм хэмжээний өөрчлөлтийг хүсэж байгаа юм бол наа чи чиний хүн биш аа. Хайртай биш хүн чамд хайртай гэсэн үг биш ээ гэдэг ч юм уу. Чам нэг ч удаа цөв хийж өгөөгүй юм уу? Тийм бол чамд хайртай гэсэн үг биш ээ гэдэг ч юм уу тийм. Ийм сонио гүйхэн төвшний, үзэл бодлын төвшний ийм зүйлсэд баригдсан байна. За тэгээд энэ зүйлсийг дагаад ууг нь бол айгүй үнэнч төрлийн хүн юм байна. Үнэнч те тэгээд жоохон хуучинсаг үзэлтэй ажиллахгүй. Нэлээ үнэнч үзэл бодолтой үнэнч гэдэг зөв зүйлийг хийхийг маш их хичээдэг төрлийн хүн гэж харагдаж байна. Зөв болгоныг хийхийг хичээдэг, байр суурин дээр зогсохыг хичээдэг, өөрийн үн цэнийг хамгаалахыг хүсдэг те өөрийнхөө үн цэнийг бие юуг үнэлдэг вэ? Нийгэмд ийм зүйл бол сайн муу гэж шийдсэн байдаг. Тэрийг айгүй сайн нягт нямбаагаар хамгаалж, нэгт нямбаагаар авч явахыг хүсдэг. Тим төрлийн хүн гэж харагдаж байна. Тэгээд яг хоо чаавас тэр нь бол сайн тал гэхдээ энэ баримталж
барьж авч явж байгаа үзэл бодлууд нь ялангуяа өргөлийн талаарх үзэл бодлууд айгүй буруу учраас тэр буруу үзэл бодлуудад үнэнч яваад байсан байна. Тэгэхээр энэндээ буруу үзэл бодлуудаа үнэнч яваад байгаа нь яг сэтгэлийн мэдрэмжийн төвшөнд айгүй өөрийг нь ундууцалдаг. Нэг л буруу юм нэг л зүйл болохгүй, нэг л зүйл би сэтгэл ханамжгүй байна. Миний үерхэл харилцаа, хайр гэдэг зүйлд хандж байгаа байдлын нэг л юм надад таалагдахгүй байна гэдгийг өөрөө бол амар сайн мэдэрдэг. Яг яагаад гэдгийг бол ойлгодоггүй тий. Яагаад гэвэл эргэн тойронд нь түүнд мэдээллийг өгж байгаа хүн болгоно л наад хин нэг хүнтэй 7 хоногт 3-аас их хэрэлдэж байгаа юм бол бүтэхгүй харилцаа гэсэн үг гэдэг ч юм ингээд юм хажуунаас нь хилдэг орж ирж байгаа мэдээллүүд, киноноос орж ирж байгаа мэдээллүүд, дуу хөгжмөөс орж ирж байгаа мэдээллүүд, нийгмээс орж ирж байгаа мэдээллүүд нь яг өөрт нь нийцэх зөв эрүүл үзэл бодлоос нь шал өөр төсөөр байгаа учраас тэгээд тэрнээс өөр мэдээлэл байхгүй байгаа даа л гэсэн үг. За тэр X-ийн талд үзэл бодлын асуудал байна. Таны талд болохоор буруугаар ойлгосон, буруу төлөвлөсөн тий амьдралаа буруу амьдралдаа та болохоор амьдралдаа нэг зүйлийг төлөвлөчөөд тэр төлөвлөгөөнийхөө дагуу амьдрах гад зөрүүлээд байсан байдал танаас бол ажиглагдаж байгаа. King of Swords. Тойрын дунд маш их хэмжээний miscommunication буюу харилцааны асуудал үүссэн. Ихэнх харилцаа яг салалтыг учруулсан гол асуудал нь ерөөсөө үл ойлголцол байсан гэж харагдаж байна. Ерөөсөл 100% үл ойлголцол байсан. Та ч өөрийгөө илэрхийлэхдээ тийм сайн байгаагүй, нөгөө хүн ч өөрийгөө илэрхийлэхдээ сайн байгаагүй. Тэгээ тойрын нэгэндээ илэрхийлж байгаа байдал нь хар яар хийсэн хэрүүл маргаан юм шиг сонсогдод байсан нөгөө хүндээ. Гэтэл яг үнэндээ зүгээр зөв үгээ яг яаж ямар нөхцөлд яаж хэлэхээ мэдэхгүй хоёр хүмүүс л байсан. Тань шүү дээ. Тэ? За өвлийн үзэр гараад ирсэн. Тэгээд энэ харилцаа бүр үнэхээр бүр мөссөн дууссан байхаа гэж хоёр хоёлоо бодож байгаа. За тэгээд дээрэс нь энэ харилцаа эхлэхээс өмнө энэ харилцаа ер нь хол явахгүй харилцаа байх таа гэд хоёлаа болцсон байгаа. Харагдаж байна. За окей, энэ харилцааны талаар өөр ямар мэдээлэл сахиусууд нь хэлж өгмөр байна вэ? Энэ харилцааны талаар групп номер 2 өөр юуг мэдвэл зохих ёстой вэ? Юуг мэдвэл зүгээр вэ? За мэдүүштэй 3 зүйл. Энэ харилцааны талаар та огт мэдээгүй байсан бөгөөд мэдүүл зохих ёстой 3 зүйл. Хараад үгүй. Окей. Тийм хэрвээ энэ харилцаанд тууштай байхаар шийдсэн бол амжилтыг гаргах байсан. Тэгээ одоо ч гэсэн нийлээд хэрвээ тууштай байя гэдэг юм бол энэ харилцаанд амжилтыг гаргах боломжтой, хувь заяа та хоёрын талд эргэх боломжтой гэж харагдаж байна. Тэгээд ерөөсөө энэ харилцаанд тохиож байгаа зүйлсүүд энэ бодлын алдаанууд таны тал дээр болохоор төлөвлөгөөний алдаа гэдэг байгаа шүү дээ, тийм. Жохон буруу төлөвлөгөө гаргачаа тэр буруу төлөвлөгөөндөө айгу үнэнч байгаад байгаа тийм. Тэгээ нөгөө нь болохоор жоохон буруу үзэл бодолд сонсцсон. Тэр буруу үзэл бодолтой айгу үнэнч байгаад байгаа. Тэгэхээр та хоёр хоёулаа айгу юм шорон нэрхтэй үнэнч төрлийн хүмүүс харагдаад байна л та. Тэгэд энэ буруу нэг тал нь буруу төлөвлөгөө гаргасан, нөгөө тал нь буруу үзэл бодлыг авч үлдсэн гэдэг байгаа нь энэ нь ерөөсөө тохиох ёстой зүйл мөн байсан. Цаанаасаа хувь заяаны дагуу, хувь заяаны эргүүлгийн дагуу, сургаамжийн дагуу, сахиусны зам дагуу бол зүйл мөн байсан. Тэгэхээр ямарваа нэг юм буруудсан учраас ингээд буруу зүйлийг сонгоо яваад байна уу? Буруу сонголтыг хийсэн учраас ингэж хэрүүл маргаан өсөд байна уу? Буруутчуу гэж асууж ивэл яг үндэ юу ч буруутаагүй байна. Буруу зүйл бол байхгүй байна. Та хоёр анханасаа энэ алдаануудыг гаргах ёстой байсан. Энэ алдаануудыг гаргах нь та хоёрын хувьд асар чухал байсан. Асар чухалч байгаа. Одоо ч гэсэн чухал байгаад байгаа. За гэхдээ тийм учраас энэ нэг хувь заяаныхын дагуу зүйл муу учраас энэ нь зүгээр хэрэгжүүлээд явж идэлтэй хэрэлдэх ёстой хэрүүлүүдээ хэрэлдээд маргалдах ёстой зүйл дээрээ маргалдаад салах үедээ салаад нийлэх үедээ нийлээд ингээ явж идэл энэ зүйлсүүд нь одоо хомигдаад энерги нь дуусаад тэгээд дараагийн шат руу орноо. Дараагийн шат буюу хувь заяа наашаа иргэнэ гэж харагдаж байна тий. Энэ эргүүлэг байгаад шүү дээ. Эргүүлгийн хүрдэн гэдэг одоо эргэж байгаа харах юм бол одоо эхлээд та хоёр чинь өвөл буюу доогуур хэсгээр явж исэн байна тий. Тойрын харилцаа доогуур буюу хэрүүл маргаантай, үйл ойлголцолтой, салгалттай, гуниглалтай ингэж явж байгаад энэ эргээд 100 руугаа шилжих нэ тий. 100 буюу бүх зүйл сайхан болох,
аз жаргалтай болох. За нөгөө нэг хосын сайхан романс болцоо. Тэ гал халуун зүйлсүүд нь тохиох гэдэг энэ зүйлсүүд нь ирж байгаа юм байна. Ууг нь бол гэхдээ хэрвээ харилцааг бууж өгөөх, энэ харилцааг орхих тийм үү ингээд энэ харилцаагаас зай барьчих юм бол энэ хүрдэн ирэхэ болчихно. Ингэж явж яснаа ирэхэ болчихно тийм үү. Тэгээ энэ харилцааг хизээ үргэлжлүүлнэ гэж хідэн тэр цагаас нэхлээд хүрдэн ингээд дахиад үргэлжлээд хөдлөөд эхлэх юм тийм үү. Тэгэхээр энэ насандаа биш дараа насандаа та энэ харилцаанд ахилт гаргая гэх юм бол дараа нас хүртэл хүрдэн нэг энэ хавьдаа тийм гацсан чигээрээ байж байгаад харилцаа өргөжлүүлэнгүүт нь яг хизээч гацаагүй юм шиг юм хойшилсан зүйл байхгүй, ухарсан зүйл байхгүйгээр ингээд үргэлжлээд явах нь. За энэ харилцаа бас тэгээд хэрвээ энэ харилцааг өргөжлүүлэх юм бол энэ харилцаандаа та тууштай хандах юм бол энэ харилцаа үнэхээр амар амгалан маш бат бөх таны айлч насандаа амсаж болох хамгийн бат бөх, хамгийн аюулгүй, хамгийн хангалуун сайхан харилцаа болох хувь зайтай гэж харагдаж байна шүү. За тэгээд хэрвээ танд тийм асуулт байж болзошгүй те би тууштай байж чадах уу? Тэр хүн тууштай байж чадах уу? Бид тэр хоёлаа нэгэндээ бууж өгч чадахгүй тууштай байж чадах уу гэвэл хариулт нь тийм ээ 100% чадна гэж харагдаж байна. Гэхдээ зүгээр сонголтоо гаргах хэрэгтэй. За хоёлаа хичээе те амжилтын төлөө хичээе. Яаж ч ийсэн хамаагүй хичээе, хамт бай. Яаж маргалдаж ийсэн бай. Нийгмийн нүдэн дээр бол яаж ч онцгүй харагдаж ийсэн бай. Зүгээр хоёлаа хичээе, хоёлаа өргөжлүүлээд яваад үзье гэд шийдчих юм бол ерөөхдөө бол аяанда хизээ нэгэн цагт би шууд нийлэх юм бол шууд бүх зүйл окей болно гэж би амлаж чадахгүй. Яагаад гэвэл энэ хүрдэн хаана явж байгаагаас хамаарат дахиад жоохон сургаамжууд байж болцсошгүй те дахиад хэдий даалдааг тоор хоёлаа таны талаас ч алдаа гаргах түүний талаас ч алдаа гаргах хувь заяа байж болцсошгүй. Тэдрийг дуусгаагүй байж болцсошгүй те. Би тэр нийлэх юм бол шууд бүх зүйл окей болно гэж хэлж чадахгүй. Гэхдээ хизээ нэгэн цагт те хизээ нэгэн цагт заавал үнэхээр аз жаргалтай болно. Энэ харилцаа бол үнэхээр хангалуун болно. За тийм ээ. Тэгэхээр хэрвээ та үнэхээр энэ харилцааг өргөжлүүлье, энэ харилцааг ер нь буцаад нийлдэг ч юм уу гэж бодоод эхэлж байгаа бол би миний танд хэлэх зөвлөгөөний төлөвлөгөө тэ хаанаас ч юм бэ үл мэдэгдэх газраас гарч ирсэн төлөвлөгөөнд битгий баригдаарай. Яг бол таны асуудал бол төлөвлөгөөнд баригддаг байгаа тэ. Тэгэхээр та төлөвлөгөөнд хаанаас ч юм бэ зөв гарч ирсэн мэдэгдэхгүй үнэн зөв буруу төлөвлөгөөнд гацдаг асуудлаа та ангаах юм бол энэ төлөвлөгөөнүүдийг үнэн зөв буруу төлөвлөгөөнүүдийг тавьж явуулах юм бол нөгөө хүнээс энэ үерхлийн талаар харилцааны талаарх буруу үзэл бодлуудаа хаях ёстой, хайжаах ёстой. Яг адил мөчөд. Тэ? Ерөөс нь нэг амар удаж мэдхгүй нэг сүртэ ангаалт хийгээд бани бадмийн хүмүүс уншихгүй гэр тэ. Та зүгээр одоо сууж байгаа за би юм сонир төлөвлөгөө гаргахаа болио. Төлөвлөгөөгөө хорвоо ертөнцөд даатгая. Сахиустай даатгая. Миний амьдралын хамгийн зөв төлөвлөгөөг, хамгийн зөв зомлыг миний сахиусууд мэдж байгаа, бурхан мэдж байгаа, хорвоо ертөнц мэдж байгаа. Энийг би ерөөсөө өөрөө толгой мэдж шийдэхгүйгээр зүгээр гээд сахиустай даатгах чи тий сахиусууд мэдж байгаа. Би өөрөө угаасаа амьдралынхаа төлөвлөгөөг өөрөө угаасаа тархиндаа тайрлаганда багтааж дийлэхгүй том зүйл угаасаа байгаа тий. Тэгээ би өөрийнхөө тархиараа толгоогоор энэ зүйлсийг төлөвлөх гэж хичээх юм бол алдаатай байх нь аргагүй тий. Яагаад гэвэл сахиуснуудынхаа амьдралын туршлага хэр харив юм бэлээ. Тэрний хажууд таны амьдралын туршлага хэрэглээ тий. Одоо та нэг 20 30 40 магадгүй хамгийн ихтэй 50 настай хүн сууж байгаа х тий. За магадгүй 60 настай хүн миний бичлэгийг үзэж суужиж болцсошгүй. Тийм бол сахиусууд нь 60,000 жил 70,000 жилийн туршлагатай сахиусууд байгаа шүү дээ. Маш олон хүмүүсийн насыг нэгэн зэрэг ажигладаг тий. Тэгэхээр ийм 60-70,000 жилийн арвин туршлагатай биетэд өөрийнхөө амьдралын төлөвлөгөө даатах уу эсвэл өөрийнхөө 60-70 насны за макс 60-70 насны тий энэ насны оюун ухаанаар хязгаарлагдах амьдралын төлөвлөгөөгөөр амьдрах уу? Энэ хоёрын алийг нь сонгож болно. Гэхдээ нэг нь л таныг хамгийн best хамгийн шилдэг аз жаргалд нь хүргэнэ. За та өөрийн толгоогоор амьдралаа шийдэх юм бол бас тодорхой хэмжээнд хүрхэн аз жаргалтай байж болно. Гэхдээ сахиусууд нь шийдэж өгсөн хэмжээнд бол хязгаарч хүрэхгүй маа гүйцэхгүй маа тийм. Тэр 60-70,000 жилийн туршлагыг бол хязгаарч таны тарих толгой бол гүйцэхгүй маа. Тийм учраас бид нар сахиусуудтайгаа холбоотой амьдардаг байх нь чухал ахаан. Сахиусуудыгаа сонсдог байх нь чухал ахаан тийм. Таны эргэн тойрны аав ээж, хөршийн бата, тийм дэлгүүрийн заяа ихч тэгээ найз сараа энэ хүмүүсийн ингээд тарих тартлага нийлүүлээд сахиуснаас нь гарч ирж байгаа төлөвлөгөө сахиуснаас нь гарч ирж байгаа тэр оюун бэлэг зөвлөгөөг бол хизээч гүйцэхгүй юм аа гэдгийг ойлгох хэрэгтэй. За дараагийн алхмуудыг нь хараад өгье. Таны дараагийн алхам юу байвал зүгээр вэ?
таны дараагийн боломжит алхмыг хараад өгье. Тэгээ Wheel of Fortune гарч ирсэн учраас үнэхээр хувь заяагаа та өөрөө 100% шийднэ. Яаж ч болно. X тэгээ нийлхийг сонгож болно. Нийлэхгүй байхыг сонгож болно. Ерөөсө 100% хувь заяа таны гарт байгаа тийм. Тэгээ алийг нь сонгосон ерөөхдөө бол сахиусууд нь амар буруутж гин бити ингэрэ гэсэн юм бол байхгүй байна. Алийг нь сонгосон болно. Энэ бол таны сонголт, таны амьдрал. Гэтэ алийг нь сонгосон сахиусууд нь дэмжинэ гэж харагдаж байна. За тэгэхээр таны дараагийн алхам бол өөрийгөө үнэхээр үзэсгэлэнтэй дур булаан хүн гэдгээ мэдрэх юм аа. За тэгээ таны амьдралд нь таныг ямар үзэсгэлэнтэй, ямар гоё хүн бэ, ямар авьяаслаг, мундаг чадвартай лаг хүн бэ гэдгийг мэдрүүлэх үйл явдал тохионоо. Энэ үйл явдал нэгт жижигхэн шарах мэтээр илэрч болзошгүй. Жижигхэн гологдол гэдэг ч юм уу тийм. Ийм зүйлээр сэтэрч болзошгүй. Гэхдээ энэ зүйлийнхэн дараа та өөрийнхөө тэр гал энергитэйгээ тий өөрийнхөө нуугаад байгаа тэр нөхөн өрчхөн энергитэйгээ холбогдож байгаа харагдаж байна. За. Тэгэхээр энэ хэрэг өөрийнхөө энэ энергитэй таны өөрийн энэ гал энергитэй холбож өгж байгаа шалтгаан нь та энэ X-га буюу тэмэл нэмигээ сонгосон ч бай, сонгоогүй ч бай. Угаасаа та өөртөө ихтэй болох өөрийнхөө гал энергитэйгээ нэгтгэх нь бол өөрийнхөө гал энергитэйгээ нэгдснийхаа дараа тагаа ихэр төлтөйгээ нэгдсэн чи өөр хүн дээр очисон ч хамаагүй энэ таны амьдралд ээлтэй байх болно. Тэ? Тэгэхээр таныг аль сонголтыг гаргасан бай хамаагүй ээлтэй байх зүйлийг сахиусууд нь амьдралд нь бэлтчихсэн байна. Удахгүй оруулж ирэх гэж байна гэж харагдаж байна. За тэгэхээр энэ урьдчилан хийж байхад нэг л үг хэл ам зэгцэрч өгөхгүй ингээд сонио уушиг бачуурах гэж байгаа юм шиг юм сонио хоолой үрдэн дээр асуудлууд мэдрэгдсэн тэр нөгөө та хоёрын communication issue гэдэг байгаа тий нэгнтэйгээ зүгээр харьцах арга мэдэхгүй байгаад байсан гэдэг энергийг бол илэрхийлж байна. Үнэхээр нэгэнтэйгээ зүгээр эвтэйхэн ярилцъя гэхэлэр тэр эвтэйхэн ярилцж байгаа үг хэллэг үг бүрт нь ингээ жоохон шаарах гэдэг ч юм уу жоохон өөрийгөө голох хүнд мэдрэмжүүд юм сонио хаанаас ч юмдээ мэдэхгүй учир битүүлэг хүнд мэдрэмжүүд дагалдарч орж ирээд айгүй эмоцтой болоод тэрнээсээ болоод та хоёр нэгэнтэйгээ зөв ойлголцож чадахгүйсэн байж болзошгүй шүү. За тэгээд энэ харилцаа салсан хамгийн том шалтгаан бол ерөөсөө үл ойлголцлоойсон. Та хоёр хоёлаа зүгээр ингээ сууж байгаа нэгэнтэйгээ хоёр хүн чинь зүгээр ярилцдаг дам чатаар ч юм уу тий хамаагүй ярилцаад тэгээд нэг нь ингээд нөгөөх нь гэдэг ингээ сайхан ойлголцдог тийм үү. Тэр зүйл та хоёрын ярилцаанд байгаагүй энэ зүйл байх боломжгүй байсан. Яагаад гэвэл яг энэ сургаалынхаа дагуу тэгээд давтагдах хэвээр алдаанууд хийх хэвээр алдаанууд гэдэг энэ сургаалууд явж исэн учраас энэ сургаалуудын дундуур угаасаа юм цэвэрхэн ойлгомжтой орнынтэй ярилцах боломж байгаагүй. За тэгээд хоёр нэгэндээ дургуйтай биш нэгнийгээ үзий яддаг гэсэн юм дээр харагдахгүй байна. Тэгээ нэгнийгээ хорлох санаа байсан гэсэн муухай юм бол харагдахгүй байна. Дандаа хувийн асуудлууд л байгаа юм тийм. Хувийн асуудал, хувийн буруу үзэл бодол, хувийн буруу төлөвлөгөөнөөс болоод салсан тэгээд miscommunication-аас болоод үл ойлголцлоос болоод салсан гэж харагдаж байна. За одоо хэрэм та манай нэмэлтийг мань авах юм бол нэмэлтээр нь таны ирээдүг та хоёрын ирээдүг хараад өгье. Та энэ үнийг сонгуул ямар авах вэ? Soulmate-ийг сонгуул ямар авах вэ? Тэ? Тэгээд энэ хүнийг сонгуул ямар авах вэ? За тэгээд хэрэг soulmate-ийг сонгох ч бол таны аян зам таарлах дараагийн soulmate-ийн мэдээллийг нь хараад өгнө. За тэгээд хизээ soulmate-тэйгээ уулзах вэ? Эсвэл хизээ энэ хүнтэйг нийлэх вэ гэдгийг нь хараад өгнө. Хэрэг сонголттой юм бол шүү дээ. Тэгээд тухайн харилцаанууд тань төлөв нь ямар байхыг нь хараад өгье. За хэрэг манай нэмэлтийг минь авах гэж байгаа бол тундахгүй нэмэлтээр минь уулзъя. Бичлэгийн чи өндөрлөх гэж байгаа бол дараагийн бичлэгээр уулзъя. Тэр баяртай. Групп номер 3 уншлагадаа тавтамаар л. За та буг гэдэг нэртэй. Бугын зурагтай, буг бөгөөд obvious. Тэгээд ангаалт гэдэг утгатай хөзрийг сонгосон байна. Хөзөр нь 15-ын тоотой. Им хөөрхөн зөөлхөн хөзөр байна. За тэгэхээр та болон таны X хоёрын харилцааны дунд их хэмжээний ангаалт явагдсан байж болзошгүй. Ангаалтын зорилготой харилцаа байсан байж болзошгүй. За тэгээд энэ уншлагын мөн чанар нь танд ангаалтыг авчрах зорилготой юм аа гэж сахиус нь бас дамжуулж байна. За шууд эхний асуултыг нь харин та хоёрын одоогийн байдлыг нь харж өгье. Та хоёрын одоогийн байдлыг харж өгснөөр энэ групп нь үнэхээр таны групп мөн үгүй юу гэдэг нь шалгагдах боломжтой. За тэгэхээр та хоёрын одоогийн байдлыг харъя. Page of Pentacles, Page of Swords. За та болон таны X2 төстэй насны хүмүүс байж болцсошгүй. Хэрвээ төстэй насны биш бүр улаан цайм насны ялгаа өндөртэй хүмүүс бол та хоёрын ухамсарын төвшөө байр суурь гэдэг ч юм уу те
сүнсний түвшин гэх мэт зүйлсүүд нь яг та адил түвшинд байдаг хүмүүсээ гэж харагдаж байна. За тэгээ та хоёр нэгнийгаа тэгж амар үзэн яддаг гэдэг ч юм уу те айгүй юм үзэн яддаг хар бараанаар боддог хүмүүс бол биш ээ гэж харагдаж байна. За та эсвэл таны экс зүүн талын хүн баруун талын хүн гэ хоёр хүн гарч ирсэн байгаа. Аль нь ч нөгөө хүн таны экс байж болно. Нэг хүн нь нөгөөтөө дахиж ярилцахыг хүсэж байна. Санаа оноо солилцохыг хүсэж байна. The bounce back ideas гэдэг үг хэллэг орж ирж байна. Bounce back ideas гэдэг нь болохоор миний амьдралд ийм зүйл тохиосон чи юу гэж бодож байна? Энэ зүйлийн талаар юу гэж бодож байна гэдэг ч юм уу те. Ингээд ийм санаа сонсмоор байгаа бодлыг нөгөөнийхөө бодлыг сонсмоор байгаа сониуч ширхсан энерги гарч ирж байна. Нөгөө талд нь болохоор би нэг боломж шинэ ажлын материал боломж гэдэг ч юм уу те одоо ийм ивент руу хамт явна хамгийн наад захын жишээ бол ивент руу хамт явна гэдэг жишээ байж болж байна. Нэг боломжийг хүссэн. За яг ямар боломж гэдгийг би бол хэлж мэдэхгүй байна. Та бол айгүй өөрөө сайн мэдж байгаа хаа. Нэг тийм магадгүй хамт аялах боломж ч юм уу те эсвэл ямарваа нэгэн зүйлд хамт оролцох боломж ч юм уу эсвэл ямарваа нэгэн Facebook группт хамт нэгдэх боломж ч юм уу тийм ийм боломжийг хүссэн эрэлхийлсэн хүлээж байгаа бас өгмөр байгаа энерги харагдаж байна. За бас өөр жишээгээ гэх юм бол нэг тал нь нөгөөхөөсөө авсан эрхлийнхаа туршид авсан зүйлсүүдээ одоо хүүдийг нь цамцыг нь буцааж өгнө гэдэг ч юм уу тийм авсан бэлэг сэлтийг нь буцааж өгнө гэдэг ч юм уу эсвэл Валентинаар бэлэг бэлтгэсэн байж байгаа тэрийг өгч чадахгүй өгж амжихгүй салцсан гэдэг ч юм уу тийм иймэрхүү өгмөр байгаа материал зүйлс бас байгаа гэж харагдаж байна. За та хоёр хоёулаа бүр нэгнийг амар их хүчтэй бодож ямар нэгэн байдлаар хүчтэй бодсон зүйл алга. Гэхдээ та хоёр хоёулаа нэгнийгаа бодож гин нэгэндээ ерөөхдөө бол нааштай байна, нэгэндээ нээлттэй энергитэй байна. За гэтээ санаа дамжуулмаар санаа оноо солилцмоор байгаа гэсэн тал нь болохоор баруун талын хүн нь жаахан хөндийж юм шиг жүжиглэж болцсошгүй. Гаднаа жаахан хөндийж жүжиглэж болцсошгүй тий. Дууссан штэ болцсон штэ дэмэн штэ гэсэн байдалтай эсвэл одоо энэ одоо яах нь энэ одоо надад дахиад хэрүүлээд өгөх нь гэдэг ч юм уу. Ийм байдалтай жаахан defensive өөрийгөө хамгаалсан аястай байх боломжтой. Харин нөгөө талын зүүн талын хүн болохоор хавь илүү нээлттэй байна. За тэгээ нээлттэй байхдаа би чамд ийм нэг юм дутуу өгсөн юм аа эсвэл би чиний энийг чинь буцааж өгөх гэсэн юм аа гэсэн нэрийдлэр шалтгаан бариад их нээлттэй байж болцсошгүй харагдаж байна. За тэгэхээр та хоёрын харилцаанд юу тохиосныг харж өгье. Та хоёрын харилцаанд юу тохиосон бэ? Энэ үзэр. Нэг үзэр унаж байна. Four of Pentacles. Тийм энэ зүүн талын хүн их өглөгч юм байгаад байна. Өгөх туртай арай зөөлхөн шороо ордын нэрхтэй бас байж болно тий. За. Хоёрын дунд юу тохиосныг харъя. Хоёрын харилцаанд юу тохиосныг харъя. The world ошаарцсан. Баруун талын хүн болохоор нэг л дутуу харилцаа нь арай л эрт дууссан юм шиг санагдаад байна. Баруун талын хүнд ялангуяа тэгээ зүүн талын хүн болохоор яг харилцаа дуусах нь зүг байсан гэж бодож байгаа боловч дутуу үлдээсэн юмнууд байгаад байгаа бас санагдаад байгаа. Энэ хоёр хүнд хоёулынх нь хувьд харилцаа жоохон дутуу хийх ёстой зүйлсүүдээ бүрэн хэлээгүй юм шиг, өгөх ёстой зүйлсүүдээ бүрэн өгөөгүй юм шиг, ярилцах ёстой байсан зүйлсээ бүрэн ярилцаагүй тохироогүй тий шийдвэрүүдээ бүрэн гаргаагүй юм шиг юм. Хагас дутуу дууссан бүрэн яг гүйцэд дуусаагүй дутуу мэдрэмж хөлдсөн байна. Page of Pentacles. Тэгэхээр баруун тал руу их энерги орж ирж байна тий. Тэгээ баруун талын хүн болохоор бие баруун тишээ ирээдүлээгээ их яарж байгаа урагшламаар агаад харин зүүн талын хүн болохоор Page of Pentacles нь зоосын талын хүн, элдийн талын хүн гэж ярьчих. Зоосын талын хүн нь энэ нөхцөл байдлыг элдийн талынхаа хүнийхээ араас жоохон гүгээд аж болцсохгүй, жоохон нэхэд аж болцсохгүй. Тэгээ шалтгаан нь болохоор би чамд ийм нэг юм өгөх гэсэн юм аа, эсвэл юм чинь буцааж өгөх гэсэн юм аа, эсвэл нэг л зүйлийг хүсээд, нэг л ивентийг хүсээд элдийн талын хүнийхээ араас элдээд аж болцсохгүй. Гэхдээ амар юм сэтгэлтэй гэдэг ч юм уу, буцаж нийлэх санаатай гэдэг ч юм уу, донцсон гэдэг ч юм уу, тийм шалтгаан бол харагдахгүй байна. Энэ хоёр хүн хоёулаа ерөөдөө нэгэндээ мэдэрж байгаа мэдрэмжийн түвшинд болохоор
төстэй мэдрэмжтэй байна. Нэгэндээ мэдэрч байгаа хайр, халамж, хагцал те уур уцаар гэх ерөөхдөө бол нэгэндээ мэдэрч байгаа мэдрэмжүүд нь маш төстэй байна. Тэгэхээр нэг нь нөгөөгийнхээ араасгүйгээд байгаа юм шиг харагдаж байгаа нь яг үндэ худлаа. Зүгээр зүүн талын хүн, зоосон талын хүн энэ харилцаанд бүрэн дуусгар болоогүй юм шиг санагдаад байгаа зүйлсүүдээ бүрэн дуусгар болгох гээд ангаалтанд нэмэр болох гээд шүү дээ тий. Ангаалтанд нэмэр болох гээд бүрэн дуусгах гээд хичээгээд байгаа харагдаж байна. Харин элдийн талын хүн болохоор нөхцөл байдал дутуу дуусцанд нэг л зүйл дутуу дууссан юм шиг санагдаад байгаа амар хорогдож байгаа харагдаж байна. Элдийн талын хүн буюу баруун талын хүн тий. Амар хорогдлтын байдалтай байгаад байна. Энэ хорогдлтын мэдрэмж нь айгүй хүнд тусаад байгаа учраас энэ мэдрэмжээсээ цутаахын тулд зоосын хүнээсээ цутаагаад иж болцсошгүй. Гэхдээ яг үнэндээ энэ хоёр хүн эцсийн удаа нэг удаа уулзаад сайхан ярилцчих юм бол дуусгар болгох хэрэгтэй харилцан ярианд дуусгар болгочих юм бол хоёуланд нээлттэй байхаар харагдаж байна. Элдийн талын хүн ч гэсэн их айгаа цутаагаад ах шаардлага байгаагүй гэдгийг ойлгох болно тийм. Тэгээ зоосон талын хүн ч гэсэн нөхцөл байдлыг дуусгар болгох боломжтой. Элдийн талын хүн нь ерөөхдөө жоохон мэдрэмжээсээ цухтаадаг төрлийн хүн байж болцсошгүй. Мэдрэмжээсээ цухтаадаг байгаад ангууд тэр нөө цухтаасан мэдрэмжүүд нь үржигдээд байгаагаас илүү хүчтэйгээр мэдрэгддэг төрлийн асуудал элдийн талын хүнд байгаа гэж харагдаж байна шүү. За энэ асуудалд энэ харилцааны талаар нэмэлт мэдээллийг харъя. За энэ харилцааны талаар нэмэлт мэдээллийг харъя. Ерөнхийдөө бол групп номер 3-ын та болон таны яг сарын дундын нэр бүхээр 50 мэдрэгдэж байна. Тэгээ нэг л зүйл аз шаргалгүй байгаад байгаа тий. Дуусгар бүрэн дуусгар болоогүй энэ the world гэ хөзөр дэше харахын тулд judgment орж ирсэн байх хэрэгтэй байдаг. Тийм учраас энэ яг дуусгар бүрэн дуусгар болохын өмнөх шатн дээрээ явж байна гэсэн үг. За тэгээд world руу шилжиж чадахгүй байгаа шалтгаанууд sun гэ хөзөр доошоо харцсан байгаа даа. Тэгэхээр та хоёр энэ харилцаанд нэгнийгээ өв тгсөн гэж бодоод яваад иж болцсошгүй. Энэ намайг энэ надад тэгж худлаа ярьсан ш. Тэр над ингэж миний яраар хэлсэн ш. Тэр ингэж надад сулгаа хэлсэн ш гэдэг ч юм уу те. Яг тохиогоогүй зүйлийг байгаагаас нь илүү хөндрүүлж бодсон асуудал доройж бол байна. За энээс гадна бас өөр яг махан юм дуусгар одоо тэр нь надад ойлгомжгүй байгаад байна. Яг тэр нэг махан биеийн дуусгар болоогүй зүйл тэр нь яг юм сонио гэрээ юм болов уу те. Байрны гэрээ, түрээсийн мөнгөн төр юм болов уу? Би бол энийг ерөөсөө хэлж мэдэхгүй байна. Гэхдээ ямарваа нэгэн групп номер 3-ийн хувьд яг бүрэн дуусгар болох хэвээр нэ дуусгар болоогүй байсан гэснээр юм айгүй сонирн байдалд гацсан байдалд орсон. Ийм материаллык нөхцөл байдал эсвэл зүйл байгаад энэ магадгүй шууд утгаараа хүүхэд эсвэл тэжээвэр амтан чийж болно. Хувцас сунарч чийж болно. Тэгээ хүний машин чийж болно. Гэрээ гэдэг чинь байрны тиймэрхүү зүйлсүүд ямарваа нэгэн зүйл энэ харилцааны салалтын дунд гацаад дунд нь үлдсэн ийм гацсан байдалд орсон энерги харагдаж байна. Энэ зүйлийг урагшлуулах хэрэгтэй те. Энэ зүйлийг энэ тэр гацаанаас нь гаргаад урагшлуулж өгөх хэрэгтэй. Аз жаргалтай болгож өгөх хэрэгтэй. Энэ та хоёулаа сэтгэл нь ундуудсан. Та хоёрын хувьд хоёуланд нь айгу нэг л сэвтэй санагдаад байгаа нэг асуудал байгаа. Энэ асуудлыг тэгшлэх хэрэгтэй. Энэ асуудлыг тэгшлэх юм бол энэ нөхцөл байдал урагшлнаа. Тэгээд энэ харилцаа бүрэн сайхан дуусгар болоод ингээд номын сүүлийн ингээ хуудас ингээ хаагддаг шиг те. Сайхан цэвэрхэн хаагдах болно, цэвэрхэн өндөрлөх болно гэж харагдаж байна. За одоо таны X-ийн таны талаарх бодол болон мэдрэмжийг нь хараад өгье юу? За түүний талаарх харилцаанда таны талаар ямар бодол болон мэдрэмжтэй байсан бэ гэдгийг харж өгье. Харилцааныхаа үеэр та хоёр бол яалтчгүй гэрээгээр нийлсэн сүнснүүдээ гэж надад бол ойлгомжтой харагдаж байна. Гэрээгээр нийлсэн гэдэг нь болохоор тэр хугацааны сургамжийг хоёул хамтдаа сурья. Тэгээд тэрийг сурж дуусах үедээ хоёулаа салнаа гэсэн гэрээ байдаг байгаа. Тэгээд тэмдэглэмүүд байх магадлал бас мэдээж угаасаа байгаа. Тэрийг бол би хэлж мэдэхгүй тий. Та өөрөө шийдэх хэрэгтэй. За одоогийн бодол болон мэдрэмжийг харъя. Элдийн нэр хүчтэй гарч ирж байна. За тухайн үедээ таны X бол харилцаандаа маш тухгүй байсан гэж харагдаж байна. Маш тухгүй байсан. Үнэхээр тухгүй байсан. Ялангуяа энэ long distance relationship хэрвээ байсан бол холын заны харилцаа байсан бол энэ холын заны харилцаа нь айгу тухгүй байсан гэж харагдаж байна. Тэ?
За хэрэв холын цааны харилцаа биш байсан бол энэ харилцаанд ерөөсөө нэгэнтэйгээ communicate хийж чадахгүй, ярилцаж чадахгүй, ойлголцож чадахгүй, хэл яриа нийлнэ гэдэг шүү дээ. Ерөөсөө нийлж чадахгүй эсвэл та дунд хэтэрхий зөрүүд санагдсан гэдэг ч юм уу. Ингээ нэг л эвлэрч таарч өгөхгүй байсан. Үнэхээр тухгүй байсан гэж харагдаж байна. За тэгэхээр X-ийн хувьд энэ харилцаа үнэхээр тухгүй байсан байна. Тэгээ энэ X-ийн харилцаанд өөрчлөлтийг оруулж ирмээр байсан байна. Сэтгэлийнхаа гүнд гэхдээ гаднаа хийж байгаа үйлдэл нь болохоор та яг хөө тэр өөрчлөлтийг хүсэж байгааг мэдрээд өөрчлөлтийг оруулж ирэх гэтэл энэ өөрөө эсрэгүүцсэн байж болцсохгүй. X нь өөрөө үгээгүй өөрчлөхгүй нэвэрээ зүгээрээ гэж ийснэ гинэт за тийм юм байна гэснээр салгаа явуулсан байж болцсохгүй. Ер нь энэ харилцаанд тохиосон асуудлууд нь жоохон хүүхдийн гэдэг ч юм уу те юм сонио жижиг асуудлууд шиг харагдаж байна. Амар юм том драматай дарангуулалтай нэрг бол харагдахгүй байна. За хэрвээ дарангуулал тохиосон бол үнэхээр би хүлцэл өчье. Тэгээд тэр дарангуул нь яагаад хөзрүүд дээр бууж ирэхгүй байгааг бол та хувьдаа тунгааж үзээрэй, бясалгаад үзээрэй. Магадгүй таны групп биш гэж магад те. Тийм за ямар ч хэлсэн энэ тойрын салтын муудалцаануудын маргаануудын нэр хөнгөн харагдаж байна. За тэгээ одоо таны талаар юу гэж боддог вэ гэхээр таны талаар харуулслууд их мэдэрдэг. Маш их харуулслыг мэдэрдэг. Энэ харуулслыг тан дээр project хийгээд идэг гэж болцсохгүй. Ер нь таны X нь амар хөөрхөн асуудлыг тань дээр тусгадаг төрлийн мөн гэж харагдаж байна. Одоо таныг болохоор таны талаар бодохдоо энэ хин групп номер 3 харамсаж байгаа да, надад салсандаа харамсаж байгаа да гэдэг ч юм уу те. Эсвэл надад ингэж хэлсэндээ харамсаж байгаа да энэ төргээд бодоод яваад иж болцсошгүй. Гэхдээ яг үнэндээ энэ тусгал байгаа. Тэр хүн өөрөө харамсаж байгаа. Өөрөө танаас ямар байдлаар салсан те, танд юу гэж хэлсэн, энэ харилцаанд тохиосон зүйлсүүдтэй өөр амар гэмшиж байгаа, амар харамсаж байгаа гэж харагдаж байна. Гэхдээ энэ мэдрэмжүүд нь дандаа нуугдмал төвшөнд, тусгалын төвшөнд л мэдэрч байгаа. Тусгалын төвшөнд гэдэг нь болохоор тань дээр наан байж мэдэрч байгаа л гэсэн үг. Яг өөрийнхөө мэдрэмжийн төвшөнд мэдэрч чадахгүй байгаа байж болцсохгүй. За тэгээ таныг ер нь бол таны талаар бодол нь болохоор таныг айгүй амбицтай, ирээдүйтэй, ухаантай хүн гэж боддог харагдаж байна. За магадгүй айгүй хүндий тийм таныг яалтчгүй хүндий хүн гэж хардаг. Хүндий сэтгэлээрээ биш, усрахаг биш, юм халамж бараг байхгүй гэдэг ч юм уу. Тэгж ууртаагаар боддог одоо хоолойнсаа сонсогдлоо. Ямар ч юм халамж ханилгаа байхгүй энэ тэгж боддог харагдаж байна. Гэхдээ энэ нь үнэн үгүй юу гэдэг нь ойлгомжгүй. Угаасаа энэ харилцаанд та хоёрын харилцаанд усны нэрэг маш тутмаг байгаа тий. Та хоёрын дунд үерхэл, зөөлхөн сэтгэл, нандин сэтгэл, ийм нандин мэдрэмжүүд гэхээсээ илүүтэйгээр хоёр найзууд төр зур хугацаанд гар хамтарчаа тэгээ буцаа салаад явж байгаа юм шиг ийм нэрэг харагдаж байна. Ерөөсөө ийм яг хайр дурлалын хосын нэрэг бол үнэхээр тутмаг байна энэ харилцаанд. Тийм тэгэхээр яалтчгүй яг сүнсний гэрээний харилцаа байж болцсохгүй байгаад байгаамаа. За хэрвээ та хоёр ихэрдлүүд бол ямиг яаж мэдэх та өөрсдөө ихэрдлүүд гэж бодож байгаа бол та хоёр хоёулаа бүр мэдрэмжээ огт мэдэрдэггүй, мэдрэмжтэйгээ хамт амьдэрдэггүй төрлийн хүмүүс байна шүү. Тэгээ бүр үнэхээр ингээ мэдрэмжээ бүр төвжээд бооцсон болохоор өөр ихэрдэл нь тэрийг нь өржүүлээ, тэр хуурай чанарыг нь өржүүлээд ингээ бүр арай л дэндүү хуурай байсан байх боломжтой шүү. Гэтэ ихэрдлүүд мөн эсгээ та өөрөө шийднэ. Тэгээ ихэрдлүүд мөн бол энэ харилцаа чи таны ангаах шаардлагатай асуудлуудыг бүгднийг дэлгэрүүлж харуулж байгаа л гэсэн үг болчихно. Хэрвээ ихэрдлүүд биш бол энэ харилцаан дээр жижигхэн зохицуулах цэгцлэх юм үлдчихжээ. Бусдаар бол тэгээд энэ харилцаанд тийм хүчтэй сэтгэл бол байгаагүй. Тийм амар том асуудал ч бас байгаагүй. За тэгээд та хоёулаа ер нь бол сүнсний төвшөнд бол аягүй сайн гар нийлсэн гэж харагдаж байна те. Та түүний ийм тийм асуудлуудыг илрүүлж өгөөд тэр хүн таны ийм зүйлсийг илрүүлж өгөөд за ингээ болсон гэ гар бариад ингээ сал явж байгаа хоёр партнерууд шиг энерги бол аягүй хүчтэй мэдрэгдэж байна. За гэхдээ X нь бол тантай салсан байдлаар таны тухай бодохоор гэмшдэг, шаналдаг бол харагдаж байна. Таныг ухаантай мундаг хүн, амбицтай, ирээдүйтэй хүн гэж хардаг. Бас гэхдээ аягүй сэтгэлгүй хүүтэн хөндөй хүн гэж хардаг тал харагдаж байна. За тэгэхээр таны дараагийн алхмын зөвлөгөө хараад өгье. Таны дараагийн алхмын зөвлөгөөг нь хараад өгье.
Ten of Wands. За алстаа хэрэгтэй. Алстаа The Empress. За одоо нөгөө нэг тийм яалтчгүй та алсын хараатай мөн гэдэг нь бол гэсэн таныг бол зөв тооцоолж тэр тал дээр үнэхээр алсын хараатай хүмүүс. Тэгээд алстаа ээлтэй, алстаа өргөөжтэй байх зөв зүйлийн төлөө зөв байдлаар тэмүүлж чаддаг. Энийгээ өргөлжлүүлээрээ энэ нь сайн байна шүү гэж сахиусан таныг магтаж гин, цайлж гин. За тэгээд энэ Empress-тэй халамж дутаад байдаг. Бусдад жоохон хүүтэй хөндий харагдаад байдаг асуудлын тал дээр асуудлын гол нь энэ ээжтэй холбоотой асуудал тий. Ээжтэйгээ ямар харилцаатай байсан бэ? Ээж нь таныг хангалттай халамжилдаг байсан уу? Халамжлахдаа бүр эрхлүүлж халамжилдаг байсан уу? Эсвэл хоол унд хуцсыг нь өгчөөд бусад үед жоохон тоодоггүй байсан уу тий? Таныг уйлж шаналх үед аав ээж нь ямар реакц гаргадаг байсан гэд энэ зүйлсүүд дээр та одоо ангаалт оруулж ирэх хэрэгтэй байна. Тэ ангаалт оруулж ирэхдээ дурсамж руугаа ч бас нэг орох шаардлага байхгүй. Зүгээр одооноос өөрийнхөө жоох хүүхэд гэж хараад тэгээд жоох хүүхдийг яаж арчлах вэ? Яг тийм байдлаар өөрийгөө арчилж үзээрэй гэдэг зөвлөгөө сахиусууд нь хэлж байна. За бас шууд утгаараа одооноос ээжтэйгээ холбоо бариарай гэсэн зөвлөгөө байж болно шүү. Энэ зөвлөгөө хэр танд жижигэнтэй мэдрэгдэж байна те. Ингээ яг үнэн зөвлөгөө орж ирэх юм бол ингээ гарны үс энэ төр босоод эхэлдэг. Тэгээ ээжтэйгээ холбоо бариарай гэж хэлэх үе таныг ингээ нэг дурамчхан санагдаад байвал ээжтэйгээ холбоо бариарай гэсэн зөвлөгөө сонсох шаардлагагүй юм шүү. Тэгээ харин ямар зөвлөгөө сонсох вэ гэхээр өөрийгөө жоохон хайрлж, өөрийгөө арчилж, өөрийнхөө дотоод хөвтэйг инэрч эхлэх цаг нь болжээ. Энэ бол таны дараагийн алхам юм шүү. За бас та өөрөө ээж хүн байж болно те, өөрөө хүүхэдтэй байж болно. Хэрвээ та өөрөө хүүхэдтэй хүн болвол хүүхэдтэй хамаг анхаарлаа зарцуулаад өөрийгөө арчлахаа мартаад байдаг гэж болзошгүй. Энэ тал дээр анхаараарай гэж сахиуснаас хэлж байна. За тийм. Окей, дахиад нэг үзэр авъя тийм. Нэг л зөвлөгөө дутуу үлдсэн санагдаад ах юм. Яг нэг л зүйл тойрын харилцаан дээр таны уншлах дээр яг ганц юм сонио жижигхэн одоо юу гэх юм те эвлэлдүүд тоглоомны жижигхэн хэсэг алга болсон юм шиг. Мянган ширхэгтэй эвлэлдүүд тоглоомны нэг ширхэг нь эсвэл хоёр ширхэг нь алга болчоод эвлэлдүүд тоглоом нь бүрлэж өгөхгүй ч байгаа юм шиг юм сонио мэдрэмж төрж байна. Дутуу байгаа зүйл нь маш жижигхэн зүйл дутуу байна. Тэ? За тэгээ сахиуснаас таныг яг одоогийн байдлаар та хүнээс салах, тэ гэрлэлт цуцлуулах, болох иймэрхүү зүйлсийг бодож байгаа бол энэ окей шүү. Тэ ингээ бүр мөсөн байх, ямар нэгэн зүйлсийг бүр мөсөн байх, гарах, ажилласаа гарах, салах гэдэг иймэрхүү зүйлсийг бодож ивэл окей шүү. Энийг сахиусан зөв шүү, болно шүү. Энэ окей болно. Битгий санаа зовоорой. Ирээдүйдээ сайхан зүйлийг оруулж ирэх хөрсийг нь бэлдэж өгөх болно, орон зайг нь бэлдэж өгөх болно. Энэ бол зөвөө сахиусууд нь битгий ягаарай. Энийг бол болох зүйлсүүдийг дуусгар болох зүйлсүүдийг өндөр дэмжиж байна гэж харагдаж байна. За X нь яг энэ мөчөд таны талаар юу гэж бодож байгааг харж өгмөр санагдаж байна. Яг энэ мөчөд таны уншлагыг сонсоо сууж байгаа мөчөд X нь таны талаар яг ямар мэдрэмжтэй, ямар бодолтой байна вэ? Нөхцөл байдлыг маш бодитоор харж байгаа. Тэгээ таны бас нөхцөл байдлыг бодитоор харж байгаа. Ер нь таны талаар юм хийсвэр юм бодож, мөрөөдөж ингэж харахгүйгээр энэ хүнтэй ийм харилцаатай байсан, ийм зүйл тохиосон гэдэг үнэхээр юм практик талаас нь хараад бодоо сууж байгаа гэж харагдаж байна. За тэгээд X-ийн нөхцөл байдлыг нь хараад яг ямар нөхцөл байдалтай байгаа вэ? Knight of Cups чадхаараа өөрийнхөө хангаалт дээр анхаарсан, өөрийгөө хөгжүүлэх, өөрийгөө урагшлуулах сэтгэл хөдлөлийн төвшин дээр тодорхой хэмжээнд дэвшилт гарах гэж хичээж агаад хичээгээд явж байгаа харагдаж байна. За бас хувьдаа хичээгээд явж байгаа харагдаж байна. Хувьдаа чармааж байгаа л харагдаж байна. Тэ хувьдаа бас өөрхөн зөв замаараа явж байгаа л харагдаж байна. За хэрвээ X нь олон хүмүүстэй уулзаад гэдэг ч юм уу те. Эсвэл шинэ найзлуудаа болцсон явж байгаа болвол энэ нь ерөөсөө өөрийнхөө мэдрэмжтэй холбогдох, өөрийнхөө сүнснийхээ ангаалтыг урагшлуулах зорилгын нэг хэсэг төдий юм шүү гэж харагдаж байна. За. Тэгэхээр уншлахын эхнийхнээс ингээ одоо нэг юм сайхан бүрэн боллоо. Одоо бүгдээрээ нэмэлт рүүгээ орё. Нэмэлт рүү орох юм бол таны ирээдүйг нь харж өгнө. За.
X нь эргэж ирэх үү, эргэж холбогдох уу, эргэж холбогдох санаа байна уу гэдгийг харж өгье. Бараг байхгүй гэж харагдаж байгаа. Гэхдээ бас баттай хараад өгье те. За тэгээд таны дараагийн эсвэл одоогийн харилцааны төлөвийг нь хараад өгье. Хэрвээ single болвол таны дараагийн харилцааг харж өгнө гэсэн үг. Хэрвээ та харилцаанд байгаа бол яг одоогийн харилцааныхын төлөвийг нь харж өгнө. За тэгээд хизээ вэ гэдэг асуултуудад хариулж өгнө. Хизээ хүнтэй нийлэх вэ гэдэг ч юм уу те. Хэрвээ X нь үнэхээр холбоо барина гэдэг юм бол хизээ тэр нь холбоо барих вэ гэх мэт зүйлсийг харж өгөх болно. За хэрвээ манай нэмэлтийг авахар болвол нэмэлтээр маань уулзъя. Бичлэгийн өндөрлөх гэж байгаа бол өндөр амжилтыг хүсье. Баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзъя. Түр баяртай.